За юу яцгаан банахаа. Ингээд яг манай үеийнх ингээд богтой гарч ирэхлээр яг чихэндээ ингэж хийдэг тий. Мэдгүй би гайхаад яагаад би бүр энийг хизээ сурцсан болов гэж гайхаад иддэг. Тэгээ яг энэ одооны бох наалтгаа болцсон юм байна. За уцаад зааж чиг шүү. Энийг яах вэ? Энэ бохыг би яах вэ? Яа али нэг юу байна уу? Энчний уг нь яг хадгална гэж бодоод төлөлөө гаргаадсэн чинь орчин үеийн бохны чи яг нэг удаа гинж ажиллах юутай болцсон байгаад юм биш үү? Али салфетг байна уу? Юу ч хамаагүй али нааша. Баярлалаа. 2025 онд гэхдээ үнэхээр гоё жил боллоо тий. Та нар тийг санагдаж байна уу? Монгол улс одоо түүхэндээ анх удаа долларын тэр бомбтой инфлюенсертэй боллоо шүү дээ. Амар ёо бүр. Дээрэс нь одоо миний янз бүрийн лалрын нэвтрүүлгүүд гарлаа. Гэхдээ яг би бол өөрөө нэг нэвтрүүлэгт орохгүй байхгүй тий. Яг нэг арай өөр хүн миний өмнөөс яриаш шагаад ингэ. Өөрөө намайг жирсэн байгаа өөр хүндээ бицээ. Чи 24 оны багхгүй юу? Тэгээ би чи ингээд нүрээ дараал гүйж байгаа чи яа наа. Тэгэл season 2 эхэллээ гэж дахиад манай бумагаар ирэх. Би ч уг нь нэгт нь орсон багхгүй юу? Тэгэл яана одоо юу гэж байгаа юм болоо гэл. Амраа надаас 50,000 төгрөг хармасан. Yes guys. Яа. Тэгж одоо хандлалаа аваад шиг байна тий. За одоо яах вэ дүүс. Уг нь шүү дээ манай бумачин юу амар амьдрал дээр мангар дуугаа өгч байгаа байхгүй ингээд. Яг өглөө гарахад ингээд чимээг ингээд сууж ин заяа. Тэгэл орой ажилласаа хүрээд ирэхэд яг нөгөө газар яг ингээд сууж байгаа юм чи ингээд. Тэгээ ер нь ингээд нэг ярьж марихгүй чимээгүй байхгүй. Тэгэл яг камер гараад ирэхлээр шууд хэл ороо шаачна. Бүтлэн бөксөрөөр гисэн юм бай гэж мэгээд. Би үсгээр хараал мараал хэлж мэлээд толгоо холбож молбоод шүлгэж мүлгэлээ бүр амар зэн юм. Гэтэ би ер нь тэгж бодоод байгаа. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй газар аль улс вэ? Та нар юу гэж бодож үзчихсэн үү? Би одоо дэлхийн 26 орноор аяллаа. Тэгээ миний хувьд бол зүгээр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй улс бол нэр Монгол юм лээ нэр шүү. Гэхдээ та нар ингээ харалтаа ингээд яг энэ ч нэг инэл царай муутамдаа гэмээр нэг ч хүүхэн байхгүй гоос тээ. Та нар ингээ хажуудлага хүүхнүүдийг хардаа тийм ууз. Гэхдээ тийм байж тэгээд хажуудлага хүүхэнд хэлтэй. Тийм байж тээ нэрээ тийм байна гэд али чи хэлэлтэй. Ямар хүлдүү юм бэ ингээ хараа суугаад. Гэхдээ чи эмхтэн үнд гой магтаал хэлж суралтай энэ. Чи яасан хөөрхөн юм бэ гэд их нэртэй хэлчихэлтэй. Их нэр чи юм шиг байна тий ууг нь. Тийм ээ тийм ч. Гэхдээ ямар танихгүй гадны хүүхэн байгаа шүү дээ энэ. Их нэртэй андаа чи хөөрхөн байна аль нэг хэлтэй. Хөөрхөн байна. Өөний ядарч хэлж илээ шээ. Та яг юу юм бэ ингээд? Найз юм уу те? Яг нэг ийм хүүхэн байдаг те. Яг найзынхаа нөхрөөр даалгаад. Ямар гоё өнгөө бивнүүд вэ гэж байна. Тэр яг нэг ийм ууж муцаа. Та суудсан юм уу? Нөхөртөө мүү те? Нөхрөөсөө тусдаа гарч байгаа гэж харин яагаад нөхрөөрөө даалгахгүй өөр хүний нөхрөөр даалгаад байгаа юм бэ? Нөгөө нөхөр нь ч гэсэн муухай гяндар байгаас нэг чи болтойгоор даалгах чад тэрий. Наас хүүхдээ хараал байж. Гоё шүү нэрэ. Гэтэ нэр үнэхээр гоё. Би тэгээд миний хамгийн сүүлчийн найдвар Солонгос байсан байхгүй юу? Би Солонгост очиод би үнэхээр нөгөө би чинь Blackpink сонсдог нөгөө Lisa маань, Jennie маань байгаа гэл те. Яг л Солонгос хүүхдүүдийг тэднэрээр төсөөлсөн нөгөө олон ангид кинонуудаар төсөөлсөн байсан байхгүй юу? Тэгэл би сая бид нар чинь Солонгос руу аялан тоглолтоор явсан. Онгоцны буудлын дээр буугаад харсан чинь нэг юм цаанаа нэг юм пөөнгөр хүүхнүүд алгаад байхгүй юу? Хүүе нөгөө Лиза Jennie миний хаана байгаа юм бэ гэдгсэн чинь нөгөө орчуулга хийжсэн залуу ахаа тэд нар чинь зөвхөн телевизээр л гардаг шүү дээ гэж байгаа. Тэгээ би бүр ёо ямар харамсалтай юм бэ те. Тэгээд манай Монголд чинь те баг ингээл онгоцны буудлаас буугаал хүүхдийн 100 те ингээл хаасаагүй амар гоё те. Манай хүүхнүүд ямар гоё хувцалт юм бэ те. Шууд бүгд өндөр өсгөтэй те. Байнгын нүүр будалттай. Хумс нь ямар гоё юм бэ те. Та нэг хумсаа харуултаа ингээд. Тэр энэ охтууд ямар урт юм бэ. Наач баг хідэн санж юм бэ те. Амар гоё ингээл мейкаптай, үс нь ингээл
бараг ямар ч хийм хийцэн те. Тэгэл өвөл болонгууд шууд ингээл ноолорон болтоо. Тэгэл ингээл Луис Вишн те. Юу гэлээ тэр брендийн нэр чинь. Тэгэл бараг Кристиан Лүбтний гутал муталтай те. Ингээл бараг манай хүмүүс чинь ингээл те. Тэгэл бараг булган шүүб мөв өмсцэн. Тэгэл яг ингээл өвөлтэй ингээл амар гоё ингээл мангар гоё хумстай, амар гоё мейкаптай, тэ говийн ноолорон болтоотой, мангар өндөр өсгийтэй гуталтай брендийн цүг барьсан хүүхэн шууд утаан дундаасаа сап гэж гараад ирж байна. Хаанаас гараад ирвэ гэмээр тэ сап гэж гарч ир. Хүү ямар гоё хүүхэн бэ гэж бодож амжиг бол шууд буцаад утаа руу гараашаа. Амар гоё юу. Гэхдээ яг нэг юм утаатай яг манай монгол хүүхнүүд зогцохгүй байна яг үннийг л гэд. Та эдмэд бол бүр ингээ гойдоод байгаа байхгүй утаан дотроо ингээ те. Тэгээ би бол зүгээр тэгж бодсон. Яг энэ Солонгост байгаа хүүхнүүдийг Монголд авчираад Монголд байгаа хүүхнүүдийг Солонгос руу аваачвал яг болох гээд байгаа байхгүй те. Яг тэд нэг ингээ пөөнийчээд яг утаан донд яг болох гээд байгаа байхгүй ингээ. Гэхдээ тэр манай хүүхнүүдийг хэрэглээ үнэхээр брендчилсэн байна. Тэр Луис Вишн биш юм билээ шүү дээ. Тэр цүнхмэг одоо баг эмгтэйчүүд чинь баг тийм амар гоё юм ингээл юмс. Чинь тэр Франц хэлээр хэлээд байгаа юмуд амар ойлгомж үзээ. Луис Вишн биш Луи Виттон юм байна. Луи Виттон тэ. Тэгснэ Towsless Shoes гэдэг газар байгуулагдсан байхгүй Монголд. Энэ Франц хэлтэй юмнууд амар хэцүү. Towsless Shoes гэдгсэн чинь үгүй наа чи tous les jours. Тэг би хэлэхгүй tous les jours-гээс ингээд торт гэдгсэн чинь нөгөө хүн чи ерөөсөө ойлгохгүй. Миний дүү Towsless Shoes-с торт гингүүд яг тортой бариад үргэлж байгаа. Тэгснэ тэр нэг амар үнэтэй ээч үсгтэй брэнд үүд юм те. Гермес гээд. Тэгээ би Гермес гэсэн чинь юу гэж дуудд юм бэ? Hermes гэдэг гинэ. Нэг хүүхэн тэгэхгүй наа чи Гермес биш Hermes штэ гэдгсэн чинь нэг хүүхэн яг Францаар өгөөг наад чи Hermes. Хаяа бас Hermes гэж дуудна гэдэхгүй юу? Тэнгүүч би чи хичээл нүрээ барил. Ямар амар юм бэ? Миний Франц хэлний дуудлага ямар муухай юм бэ гэж сурцсан. Тэгэд би таксинд суугаад аха барилгын материалын Hermes төв явъя. Шээсэхгүй. Нөгөө ах чи юу гэнэ? Hermes төв. Нөгөө ах чи ерөөсөй ойлгохгүй юу өрөм юу яриад барилгын материалын Hermes төв явъя. Гэхдээ тэгээд хэлчихгүй гэж байгаа шиг. Ямар хэцүү бэ те Францаар ёо бүх юм нь бүр юм Франц юм те tous les jours болцсон те бүр нэг юм гоё. Тэгэл ийм гоё хүүхнүүдтэй улсаас тэгэл тийм гоё их нэртэй болсон. Гэхдээ бүр арай л амар шааж байгаас намайг бүр тэр нэг хүүхнүүд гэхдээ бүр намайг бүр нийтээр үзий ядсан шүү дээ. Амраа намайг жирэмсэн бахад өөр хүүхэнтэй битсэн гэж би ард нэг инээжсэн гэнэ. Гэхдээ инехгүй яах юм бэ? Чи хэрэлдэх юм уу? Чи 7-8 камер хараа сууж байгаа чинь. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ тэр нэрээ сонд төгөлсөн шүү дээ манайхаа. Та сонсмоор өнөө яг юу болсныг ингэхгүй юу надаа. Би чинь дандаа хөөх юмтай ингээл дандаа үнгүй телевизийн нэвтрүүлгүүдэд ордог байхгүй юу. Тэгсэн чинь нэг залуу над руу тэхгүй байна баха. 5 саяар нэвтрүүлэгт орох уу гэхгүй. Тэнгүү чинь би ч тэгэл та мэн доо хаана очих уу гэж тэгсэн чинь та яг одоо энэ түрээд иргээл би ч ерөөсө хар урдаараа гүйж очиод тэгэл гэрээ мэрэг нь уншаагүй зөө шууд гэрээндээ гарын үсгэн зураад би 5 сая төгрөг авч явал 2-ын бомбодог бол 3-ын өөрөө бол өрөө дараад оройн шоудал тэгэл мөнгө дуусч байгаа юм чинь. Тэгэл бүтэнсээ заалгаж чинь аха маргааш 11 цагаас нэвтрүүлгийн бичлэгтээ эхнэрээ дагуулад ирээрэй гэл тэгж чинь. Тэнгүү чинь би ч нөгөө ямар нэвтрүүлэг гэдгийг мэдэхгүй. Мэд ямар нэвтрүүлэг юм бэ гэсэн чинь сэтгэл зүйн нэвтрүүлэг гэхгүй. Тэнгүүд нь би шууд ах нь өөрөө бараг сэтгэл зүйч байна л да гэж хэлмээр санагдаад. Оо тэгээ тэр шүн чинь миний сэтгэл зүй мэдлэг бэлхаад. Тэгээ энэ далаа шиг их мэдлэгээс Монгол түмэндээ тусал шиг нөхөхдөө хамгийн чанартай мэдлэг өгье гэж би чи ингээл шинжэнгөө номоо уншаал. Sigmund Freud гэж монголчуу аялгаар хэлэх үү эсвэл германаар нь Sigmund Freud гэж хэлэх үү? Шинжэнгөө уншаал. Тэгэл ерөөсөө ер нь бол травмаг ойлгодог болсон илүү дисордеруудыг нэг нэгээр нь тайлбарлаж өгье. Тэ? Энэ bipolar нь яадаг, энэ schizophrenic disorder нь яадаг шинжэнгөө уншаал. Тэгэл өглөө нойр хүрдгөө. Та нэг жоохон цурам хэмэр аятал
Өглөө шууд бомаага босгоод бомаа босоорой нэвтрүүлэгтэй явъя. Чи ер нь хэм яриад хэрэггүй. Намайг хараад сууж байгаараа. Тэгээд би ерөнхийдөө яриад дуусган заа юу гэсэн чи заа гэж явлаа. Студ дээр нь оцсон чил хуур амьсгал нэг л бишээ. Нэг хүүгэл бүлцэтлээ уйлцсан гараад ирчихсэн. Уйлцсан ингээд. Араас нэг нөхөр нь олтоо нэг нөхөр ингээд цэлдээсэн хөх царайтай ингээд нүд бүлтээсэн ингээд яваад ирлээ. Тэнгүүд нь би бомаад хэлэхгүй. Хардаа мэдлэггүй нөхөртэй байх юм л байгаа шүү дээ. Эхнэрийгээ бүр ойлтон мэдлэхгүй байсан байна. Орлоо тэгсэн чинь ингээд сэтгэл зүйч гэдэг нэг хүн сууж байна. Тэгээд 7-8 камертай амар. Тэгэл би чинь бүр ингээд хурдхан нэвтрүүлгээ эхлүүлэх гээл ингээд за манайхаа эхлэх үл гээл чирээс. Тэгээд нөгөө хүн чинь ингээд суугаараа эхлэх үү гээл эхлэе. За мотор явлаа гээл мотор явлаа гингүүд би шууд санаачлаг гартаа бол сайн байцгаана уу их мөндөд үзэг штэ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл зүйн шинжилгээ ухаан анх 1800 гэсэн чинь амраа байж да бумаа амьдрал хэр байна да. Шатах. Гөр худаг асуулцаа. Ихэнд айгуу гоё явсан юм аа. Өстө бит хоёр одоо гэрийн хос хоёр баган шиг вивинэн төшөөл үнэхээр сайхан байна. Тэгээд тэгснэ нэг юм сонин ситуац ирчихгүй юу? Чи яг тэрэн дээр нь ажилт юм байна. Нэг л асуултаа зөө тэгээ яасан гэдэг асуултаа зөө. Тэгээ уушлаар байж тэр тэгээ яасан гинэ гэдгсэн чинь ярьжсэн аа. 3 тэгээ яасны дараа нөгөө чи уйлж сууж ах. Тэгээ өөр хараад гайхаад энэ яага уйлчваа. Тэгсэн чи бүр ингээд бүр ойлаад бүр амар гэрийнхэн нууц юмнуудыг яриад эхэллээ. Хүүшин чи ийм нууц юм ярьж байгаа. Хүүе гэдэг чи амраа байж дэ тэгээ яасан гинэ. Тэгсэн чи нөгөө чи ойлж нөр. Тэгсэн чи амраагийнх нэг удаа босоогүй гэж байгаа шиг. Хүүшин ийм ярихгүй ш тэгсэн чи амраа байж дэ тэгээ яага босоогүй гинэ. Фүүст. Амар. Тэгээ би чинь бүр сүулдэ ингээд салгалаад ингээд чичрээд нурууны хүүтэн ус гоочоод яна ийм ярьж болохгүй шүү дээ гэдэг нөгөөд чинь бүр ингээд амар юм ярьж байгаа. Намайг жирэмсэн байхад өөр хүүхэндээ бицгээ тэгээд би чи яаж чадахгүй гэнэ. Окей. Манай ажлын газар нь ягтлан байсан шүү дээ. Цалингаа авъя гэж мессеж хийчихсэн шүү дээ гэж хэлмээр санагдаад. Окей, наадах чинь гэсэн чи байж дэ тэгээ яасан гинэ. Йоо тэгээс би баг даралт ихсээ зөө ингээд салганаад нэвтрүүлэг арай гэж юм дуусаад би чи шууд гэрээс надад ах нь монтажн дээр чи суушгүй гэдэг чи ахаа та гэрээгээ уншаагүй юм уу гэдэхгүй юм. Үгүй минь яасан гэж та монтажн дээр суух ирэх байхгүй шүү дээ. Тэгэл тэгвэл мөнгө авах гэж мөнгө нүрээ ийцээ. Тэгэл буматаг ойлоо юу хийж вэ? Арн юу хийж вэ? Чи юу яриад байгаа юм гэж арн юу яриад байгаа юм бэ? 7 хоног жингаа даралт ихсэд би шууд унт чаддаг. Яг айл эсгийг гарах бол гэж. Амар юм болсон нэ. Хэцүү байлээ шүү манайхаа. Гэхдээ амар хөөрхөн заяа юу. Хамгийн гайгуунуудыг гаргасан бэлээ. Бүр амар юм ярьсан бохоггүй нөгөө босоогоо мосоо гэдэг чи амар штэ ч одоо. Тэр мөрийг хасаад. Гэхдээ бүр арай л амар нэг юм ярьсан бохоггүй юу. Тэрийг бүр ингээд катлцсан болоо. Тэгээд хэрвээ та нар цаашаа өөр хүнд ярихгүй гэвэл би ярьж өгье нэ. Ой нэг ярихгүй гэдэг. Өөр нэг ярьдаг зэрэг хүүе нөгөө манай байглаа. Цаашаа битээрээ заяа салцсан гэж хэлсэн шүү дээ. Яг тэгж ярьдаг. Ярихгүй. За ийм амар юм ярьсан. Яг би чи ингээд салгалаад ингээд нурууны хүүтэн ус гоожолд яана юу ярих болоо гэл ингээд айц сууж байгаа шүү дээ. Амраа намайг жирэмсэн багтал гэж яана одоо юу гэж байгаа юм болоо гэл. Өдөр болгол гэж яана зодож нүцгэх гэж байгаа юм болоо гэж одоо. Стриптиз голоморсон. За арайч тий. Та нар боддоо 9 сарын турш те 9 сар чин 30 хоногтой гоо шүү дээ 270 хоногийн турш стриптиз орсон гэж байгаа хөө намайг зүгээр ямар ч эрүүл хүн биш те эхний 30 хоногоос өөдөж эхлэн үстэй те ингээд за одоо болно миний доноод хөгмөх ч одоо хангалт ахын зүгээр ууж байгаа юм хэлгэнэс те зүгээр нэг ийм болохын үед бол болцсон би ингээд эхнэр жирэмсэн учраас би чи ингээд зөөлөн алхахлаад ингээд нөгөө нэг юу мууга авцсан айгу гоё юу гэдгэлээ төмөр мөмөр нөгөө
бэлтмэлээ аваад явж исэн чил нэг газар бөө хүмүүс ингээд шаваал ингээд хаалга балбаад байна. 30-40 хүн цугларцсан. Тэгээ би чинь гайхаад энэ юу болоод байгаа юм бол гээд хүн ингээд бужигнаад тахлаар чинь ингээд гайхдаг юм л шүү дээ. Хүн шиг нөгөө халуун сав хямдарцсан юм биш үстэй гэж бодох шиг. Хүй халуун сав байхгүй байгаа ихнэр төрөх гэж байгаа нэг хямдрал гарч байгаа бол халуун сав очихсан ингээд бодсон чинь халуун сав байхгүй юм шиг байна. Тэгэхээр хүйе нөгөө нэг эх орны хишиг мишгээ бэлэн мөнгөөр тараагаад байгаа юм биш үстэй гэж бодох шиг. Тэгээ би чи яг юу манайхаа юу руу орох гээд байгаа юм бэ гэд ингээд очихсан чи юугаа перпаргээ орчлоо. Тэгээ би зүгээр юу руу орчихвгээд зүгээр халт шагаасан чи яг энтлийн нүднийг нүцгэн хүүгнэрхүү юм харагдахгүй юу? Тэр хүүшээ гэж шууд зогцсон байхгүй би шууд. Гү нэр. Тэгээд шууд ган руу очиод аршаанаар нүдөөгөөгөл шууд гэрлүүгөө очиод босон юм шууд их нэртэй ирэн штэ. Ёстой амар юм боллоо. Хүмүүс бужигнаад ягаад гэсэн чи шагаасан чи нүцгэн хүүгнэрхүү юм харагдсан гэсэн байхгүй би. Тэгсэн чи стрим орцсон байж та. Тэрнээс хойш баг сарчинга намайг зовсон. Чи бол гаж донтон бэлгийн баг газурсалтан чи одоо энэ миний гүрчийг өмсөд гар мар гэдэхгүй. Хүү яах гэж байгаа надад гүрч гэрсэн ингэхгүй юу чи юм ээж гэж байгаа шүү. Амар зэ. Наваг одоо яа юу гэж би чи баг өдөр болгон тэгж бүгд хөдөлж байгаа. Йоо ямар амар би ороогүй штэ гэдэг чи яварсаа чиний нүдээр. Тэгэл 8 сартаа мангар том гизтэй. Өнөө маргаашгүй яг шилэрдэг дээр зөө. Нэг өдрөөсөө амар ингээл ороод ирэхгүй. Би өнөөдөр найзуудтайгаа эрэхтэй стрип орохоор болсон. Тийм байт юм. Яг одоо юу? Би ч гэсэн сарчингаа тамлуулсан чи. Дансанд байсан 2 сая төгрөгөө бүгдийг шилжүүлээд энэгээр өнөөдөр шоу тэгэл явууллаа. Тэгэл манай бомоо орсон гинэ. Тэгсэн чинь ингээд юм гоё бенз бандаж амар гоё залуучууд ингээд алхахлаа л юм. Тэгээд хамгийн гол нэг сонин гайхсан юм ингээд бомбор байсан гинэ ингээд. Хүш яагаад ингээд зүгээр хийж явахдаа бомбочдөг юм баг таа гэж. Хамрагийнх ингэдэггүй штэ гэж бодсон ч гэж байгаа шиг тийм. Тэгээд хамгийн гол нөгөө хүмүүс рүү харж чадахгүйс гэсэн ингээд бомбоцсон хүмүүс хүүе ямар амар юу юм бэ гэдэг. Тэгэл суусан чи юуг нэг бомбор залуу ирэл дээр бүжиглээд гисэн гинэ. Бомбочоод ирсэн ингээд нүүр нүдгөө ингээд ирсэн. Дээшээ харчаад. Тэгээ нөгөө залуу ингээд бүжиглээд. Дээшээ харж идэх гэсэн. Тэгсэн чил хүй сайн бомаа гэсэн гинэ. Сайн хэн бэ? Танаа ажлын газар бэлгүнэ штэ. Юу сайн бэлгүнэ. Юу хийж байгаа? Насны чи бүжиглж байгаа штэ. Хизээ шорт. Чав декрет аваа сарын дараа иш орсон штэ. Ямар. Яагаад энд бүжиглээ? Энэ 15 сая сайлаа авч байгаа штэ. Яа гоё. Тэгэл тэр өөрөө зүгээр тэр залуу зүгээр ингээд ширээн дээр ингээд хөвцсөн гэсэн. Тэгэл нөгөө минимум 2 сая төгрөг чинь бүгдийн 5,000 болгож байгаа бүр ингээд дээрс ингээд цацаж мацаад нөгөө ширээн дээр нөгөө залууг чинь булаад бомборын бүр харагдахгүй болон буусан гэсэн. Амар. Йоо. Гү та нар тэгээ боддоо. Тэгчээд намайг тэгж ярьж байгаа шүү дээ. Амар аваад. Би бол ингэчээд бомоо болоо. Тэгчээд намайг өдөр болгон гэж ярьж байгаа байхгүй амар заа. Үнэхээр гомдмоо шүү тий. Гэтэ яах вэ тэгэл одоо болгоно шүү дээ. Манай Монгол ирчүүд яг нэг бүхнийг болгодог те болгоно гэж мэгэл. Тэгээд бүгдээр нь шинэ оны минь төргий 2026 онд эрүүл энх аз жаргал хамгийн гол нь хайр дурлалаар дүүрэн байгаараа манайхаа. Тэгээ би бинийгаа хайрлаарай. Хайр бол энэ дэлхийд хамгийн гоё зүйл шүү манайхаа. Зүгээр л би бинийгаа хайрлаарай манайхаа.
За 1 2. За бүгдээрээ амраах нэг алгадчихъя. Баярлаа. За та хэд ер нь амраахан weekly show-г үздэг үү? Ер нь үздэг ах. Та хэд ер нь бумаг ер нь хэдтэй хүн гэж бодож байна? Жохон штэ. Одоо энэ амраах чинь 41-тэй. Бумаа ч одоо 22-тэй байхгүй юу? Тэгэхээр чи 19 баг хадам ээж нь ер нь амраахын үеийн хүн байгаа байхгүй юу? Тэгээ амраах чинь та хэд энэ амраахыг ер нь гомо гэдэг талаар яг магадгүй гэж боддог хүн байгаа юу? Яг юм. Энэ жоохон юмтай шүү гэж боддог. Тэгээ би яг та нар санаж байна уу? Би нэг 3 жилийн өмнө лөө NTV-гийн Улаанбаал гэдэг нэвтрүүлэгт амраах орж байна. Тэгээ би орой ингээд унтах гад юм утсаараа лайв дээр үзчихэдэг байхгүй. Тэгсэн чи би амьдралдаа хизээч гомо гэдэг үгийг нэг дор тийм олноор уншиж үзээгүй ингээд. Коммент нь амраа гомо л гэдэг байхгүй. Чи яг нэвтрүүлгийн төгсгөл одоо ингээд амраа чи яг гомо юм уу? Үзэгчдэд яг үннээ хэлээч гэсэн чи нэг юм санин сайрганж сууж яснаа. За би бол яг гомо бол бишээ гэсэн чи үзэлтэн шууд 23,000-аас 11,000 болоо шаадаг байхгүй. Хамгийн ихний комент нь пистачин аль нэвтрүүлэг эхлэхэд хэлчихгүй. Унтах гад хүлээгээд байлаа штэ гэж байна. Тэгээ сая одоо 3 жилийн өмнө манай comedy lab юм Европын аялын тоглолтоор явлаа. Тэгээ би чи амьдралдаа анх удаа Европ явах гэж байгаа те. Тэгээ ингээ виз мэзэг бол виз гараад би амар баярлал визээ авчаал ээж рүү. Ээж би ингээд comedy-гоор Европ явахаар боллоо гэдэг чи манай жоо тийм ямар гоё хинтээ явах юм минийх үү. Амраа амаржин хануу гэдгсэн чи ээж нэг сонирн болцсноо. Минийхөө танай амраагчин интернетээр гомо гэдэг ахын үний юм уу гэл тэгчих. Тэгээ би гүштэй ээж цаа чи юм 2 хүүхэд мөхтэй гомо биш штэ гэдгсэн чи манай ээж. За минийхүү тэгэд юмыг яаж мэдэх вэ? Амраата нэг өрөөнд орохгүй л байхгүй гэж байна. Тэгээ яг кармагаараа сая сарын өмнө бидэд Япон яваад Японд ингээд өрөө хуваарлсан чи би яг амраахта нэг өрөөнд орж таарахгүй. Яг гайтай юм шиг бит хоёрын өрөөнд ийм 2 сингл ороо ахгүй нэг ийм том ор тарчлаа. Тэг яг ингээ орой унтах гад хувцаа тайлаад дээш хараад твцснээ би энэ хэвчээ нэрээ гомо ч юм болоо гэж бодож байгаа шиг. Яг тэгээд гинт дээр мордчвол яах вэ гэж бодож байгаа. Гайд шүү тий. Тийм байна. Бүгдэнд нь шинэ жилийн баярын мэнд төргий шинэ жилээ гайхалтай гоё явахтаарай. Баярлалаа мөн хөшөөлөө гэж таахгүй. Тэгээд түрүүнөө бичлэг битгий хийгэрэй гэдгсэн шүү дээ. Та тэрийг ер нь санаж байгаа үсттэй тий. Бичлэг гэдэг нь удаан бичлэг шүү тий. 3-4 минутын. Яагаад ингэж хэлж ийн гэхээр сая өнгөрсөн жил манай хануу төөгөө бид гурав юм завхан тоглолтоор явж байлаа. Тэгээд тэгсэн чинь бид гурыг ингээд юм завхан дуудсан газрын хүүхэн ингээд арын өрөөлөө төөгөө ах ярьж хат хануу ахт хоёр л орж ирсэн. Яана манай тоглолт завхны Facebook групп дээр лайв яваад байна гэдэхгүй. Тэгээд би хүүшээ болиулээ заал руу гарсан чинь ямар ч лайв хийж байгаа юм байдгүй. Тэгээд би нөгөө лайвыг үзээд яг өнцгөр нь хайгаад олохгүй. Яг хайгаад олсон чинь амар том өмтөгч хоёр мөмнийхөө дуцаад авчил лайв хийж байна. Тэгээд би очиод хүү ягч та болооч лайв гэдэг штеп. Жоо яна минийхөө дарагдчихч шиг шааж байгаа. Ингээ утсын аваар чи comedy lab тоглолт шууд гэж яаж байгаа байхгүй. Миний ойлгосоор хөхнийхэн толгойлд арчтай юм шиг байгаа нэ. Тэгээ одоо бол ингээд амар гоё ер нь соёлжж штэ. Манай клуб ч нөгөө Peace Tower-ын 15 давхарт байсан ч та мэдхөө те. Одоо нэг ярилгын л үлдсэн байлаа те. Нэгс чи тэнд байхад ингээ бид нар чи юм дараалалаараа гарч байгаа штэ. Ингээ 7 хоногийн тоглолт чи 1-т чи 3-т тэгээд дараалалтай. Яг би тэр өдөр тоглолт юм нээж тарахгүй хамгийн ихний комедиан болоод. Гэсэн чи одоо яг л юм та хоёрын зайнаас шахуу нэг ихчил юм видео колоор ингээд бичээд байна намайг. Тэг би хүү ихчдаа болохгүй шүү гэж нэг хэллээ, хоёр хэллээ, гурван хэллээ болдгүй. Тэг би аргаа ороод ярьж дуусаад дараагийнхаа хүнийг зарлчаад очиад хүү ихчдаа болчихоо шүү төхөө гэсэн чи. Тэр их надад яг үнэн хэлсэн шүү. За их чин чамдыг үнэн хэлье. Би энэ тоглолтыг чи үзээч гэж үзээгүй. Энэ манай хоёр найз гүний уурхаад байдیں۔ Тэгэхээр уйдаад байна гэд миний таксиг төлөөд оруулсан гэж шат. Тэг ингээ утсыг харсч юм цаана хоёрстой сайн өөч гэж ашиг те. Тараараа шүү. Та хэд л одоо гоё юм те. Ингээ мөнгө төлсөн хүн чинь гоё инээдэг байхгүй те. Ингээд мөнгө төлсөн миний халааснаас мөнгө гарсан гэж бодохоор одоо яг юм халтуур гэж яриад байгаа те. Одоо юм байгуулгын шинжил юм одоо төрсөн өдөр ч юм уу ийм юмнууд амар хэцүү зөө. Ялангуяа шинжил минжил дээр комедиан авах бол ер нь тийм оновчтой зүйл биш. Яг л тэр чинь тал нь амьдралдаа комеди мэдгүй хүмүүс байгаа шүү дээ байгуулгын те. Миний хамгийн анхны халтуур 4 жилийн өмнө лүү дээ. Багнуурын дулааны цахилгаан станц шинэ жил дээр очиж тарахгүй. Тэгээ одоо бол яг би чинь нэг юм 30-40 минут юм ярих нэг юм юмтай болчиход ш. Тухайн үед надад яг илүүчгүй дутуучгүй 7 минутын л комеди өгдөг гэсэн зэ. Тэгээ би шүлэг шиг тэрийг яриад болчихдог. Тэгээ би хотоос ганцаараа машин аваад Багнуурт очлоо. Тэгээ шинэ жил рүүгээ орсон чинь зүгээр ийм зааланд 300 хүн аригдчихийдэг байхгүй.
Тэгээ би яг ингэж гарч ирээд 7 минут комеди хийсэн за. Нэг ч хүн яг жигнэсээ бүр хахаач гэж энийгээгүй гэсэн. Тэгээ хүний хүүтэн үлснээр гойж димэлж ингээ нурууд агаад би юу хийж байгаа мэдхээ болоо зогсчихсон чим зохион байгуулж байгаа залуу юм хөшигний хойноос чихэн дээр ирсэн. Миний дүү чи хамгийн сайн чаддаг нэг дугаа дуулаад буучхөө гэж шаажсэн. Тэр мэрэл амар. Тэгсэн чинь сая 2 жилийн өмнө Синдерелла гэдэг нэг гоо сайхны имлэг өгдөг те. Манай бүсгүүчүүд ер нь мэддэг. Би тэдний хэдэн жилийн ойч лээ те нэг юм дээр комеди хийхэр болоод очлоо. Тэгэл тэгсэн чинь ингээл зохион байгуулж явах. Манай комедигийн залуу юу. За төр хүлээж байгаарай. Хөөе нэрээ сонноос танаа комеди лаби амарчин манай гоо сайханд явдсан штэ гэдэхгүй. Тэгээд амарчин чинь үзлийн царайтай хүн байгаа шүү дээ. Би ингээм хийжсэн. Тийм үү. Цаа чин тэгээд царай цусна гоё болж байна уу гэж тэр хүүхэн надад яг чин сэтгэлээсээ. Мөнхөшөө би яг чамд гээд үннийг л хэлээ. Танаа амарчин бол дахин төрхөөснөөш хизээч өөрчлөгдөхгүй гэж. Амар тийм. Чи сайн нэг бас 2 жилийн өмнө л үү байж би Төг ахын машинд явж исэн чинь над руу 99-11-тэй дугаар залгаж байна. Тэгээ тийм гоё дугаар залгахаар хүн чинь ингэж байна уу гэд авт юм байл ш. Тэгс чинь нэг ихч сайн байна уу чи нөө комеди лабын бүрэн хилтэй хөхт мөн үү гэлдэг. Мөн байна гэж тэглээ. Тэгс чи маа нөхрийн төрсөн өдөр өнөөдөр юм аа маа нөхөр чамааг айгуу сонсох дуртай. Их чинь чамд 2 сая төгрөг өгөө чи нэг комедиан дагуулад орой хурж ирээ ярьж чадахгүй төрсөн өдөр төр гэд. За тэгээ Төг ах болох уу гэж болно гэл. Тэгээ харалтаа явах уу гэж явъя л гэж. Тэгэл за ихч руугаа дансаа явуулаарай гэл. Мөнгө нь орж ирэл. За ихч хаана уу гэдгсэн чинь Инкантогийн 11-ын давхурт нэг VIP караоке байгаа. Тэрний 2 номерын өрөөнд миний дүү яг 7 цаг 00 минут гэхэд ирээрээ бид цаашаа ажилтаа гэд. Тэгээд хоёр мөнгө авцсан юм чи 7:00-д нь караокеных нь өрөөлөө орлоо. Тэгс чинь яг жинхнээсээ надтай утсаар ярьсан ихч төрсөн өдөр нь болж байгаа гэд нөхрийнх нь найз. Төг ах бид 3 бид 2 тавуулаа. Хоёр нь нөгөө 3-тай комеди хийх гинэ. Та 3 шиг л үлбэлсэн 3 юм сууж байгаа ш тэр чи тэ. Иймэрхүү зайнаас Төг ах ярьлаа, тэнд очисуулаа, намайг дуудлаа. Би дөнгөж гарч ирсэн чинь төрсөн өдрийн эзэн ахынх нь утсан дугаараа гараа яваа шаадаг байхгүй. Тэгээ би ингээ хүний мөнгө авцсан юм чи санаа зовоод яна ихчээ төр хүлээх үү нөхрөө чинь гэж бас 99-11-т унчаас муухан аштал байт юм л. Би чиний мөнгөг өгсөн бэстэй гэж өгсөн гэдэг. Тэгвэл тэгээ дугаа ярьчаал яв заа юу ч гэж. Хэцүү шүү. Өндөр зааланда багш нар ирсэн байгаа юу? Багш нар ямарваа нэг юм тэнд байна те. Юуны багш вэ? Багш нар чаас ингээ эрэхтэй сууж байд юм уу? Хадлаа. Чи 10 сарын эхний 7 хоногт Монгол улс даяар багш нарын баяр болд юм байна тийм ээ. Би энэ жил мэдлээ. Тэгсэн чинь би нэг юм хувийн сургуульд төгсөжсэн байхгүй. Тэгээ өглөө унтчихсан чинь миний утас дугаараад ингээ утсаа авсан чинь сайн байна мөнх очоо. Мөнх очоо. Тийм ээ хэн блэ гэсэн чинь наран цэцэрлэг огш нэ. Ямар наран цэцэрлэг огш гэсэн чинь багш нь чаа 1-р ангид ингээ ангидаа авч яасан штэ нэ тэрэ гэдэг. Сайн байна багш нэ тэрэ юм ярьжсэн чинь манайхаар өнөөдөр багш нарын баяр гэдэг нэг хэдэн багш баярлах гээд байгаа маа миний хүүч нэг юм хошин шаг уншдаг хүн болцсон юм байл ш тэ гэж. Тэгээд би өглөө ингээ наран тийм агшаа тийм ээж аст. Миний хөө орой хүрээд ирэх багш нь мөнгө төгрөг нөгөөх гэхээр би санаа зовоо тий. Багшаа миний ярих юмч багш нарт нэг юм тохиромжтой биш ахтай багш яах юм гэсэн чи маа 1-р ингээ наран цэцэрлэг багш. Зүгээр миний хөө манай багш нар бов сонсоод амар инээ нэгэ тэгэхгүй. Тэгэл би багш нар бов сонсоод инээд юм бах та гэж тал юм. Хүнсний 4-ийн тэнд нэг пабад очлоо. Тэгс чи юм 20 багш сууж байна. Би чи юм илийн балан юм ярихгүй юм хөнгөн хөөрхөн юм ярьж ш. Тэгээс хинч наа сүртэй анхаардаггүй. Тэгсэн чи яг миний нүдэн дээр наран цэцэрлэг багш ингээ гүүсээр хагаад тайзны хажууд ирсэн ээ. За одоо сексэр гэж аахгүй. Тэгэл би ярих юмаа ярьчаал дуусаал мөнгө авахгүй хүлээгээ зогсчихсон чи над дээр жоохон халамцсан ирсэн ээ. Чи ч нэг багаасаа ийм л хүн болохоор хүүхэд байсан юм да гэж хэлсэн. Тэг юу гэсэн ч үгүй те. Хэцүү шүү. Тэгээ ер нь та хэд миний бөөрн хийлтэй мэдэгдэж байна. Мэдэгдэж байгаа те. Тэгээ эн чи миний бөөрн хийл юм чи би ч гэсэн энийг өөрөө мэдчихэл тараа штэ те. Ер нь бол би чи юм ер нь урлаг соёлын мэрэгжилтэй хүн биш байхгүй. Би чи шүтээсийн барилгын инженер мэрэгжилтэй. Би шүтээс 8 жил сураад ковидоор төгсөжсэн байхгүй. Тэгээ би сүүлд нэг юм 3-4 жилийн өмнө л үү тийм YouTube-д нэг юм комеди бичлэг тавилаа. Тэгсэн чи хүмүүс чи ямар утга учиргүй комментэр хүний хараад юм бэ те. Хамгийн ихний коммент нэг залуу. Би энэ бистаг мэдэн манай шүтээс дарааг 10 жил болсон. Угасааш нэг олигтой юм байгаагүй юм даа ч гэж байна те. Би олигтой өсөд барилгаа барайл амьдрын штэ те. Энэ ингээ юугаа нүрээ уулзуулаад зогсож байгаа юм бэ тийм биз дээ. Чи тэр дунд нэг юм амар гоё коммент байна. Намайг амар өмгөөлцсөн. Тэгээ зургийн нараа харж чим 6-7 дугаар л анги авах юм. Ерөнхий боловсролын сургуулийн форумтаа. Аха би танд маш их дуртай шүү. Би таныг чин сэтгэлээсээ хүндэлдэг. Тоол комеди лабын хамгийн царайлаг наа. Гэхдээ би тэрийг тэр охинтой охин өөрөө мэдчихэл байгаа юм л та тий. Чи тэр охин таныг муулж байгаа хүмүүсийг бити тоогоорой. Таныг муулж байгаа энэ хүмүүс бүгдээрээ хужаанар шүү гэж шатдаг байхгүй.
Тэг хүн яг өөрийн нөмөрөө тийм бичгээр дотроо боддсон юм биш. Нэрэл эднэр хужаанаар даач гэж бодож байгаа шүү. Комент гэснээс би ч одоо 27-тай мөнх оч гэдэг миний төрсөн дүү 12 настай мөнх од гэдэг аахгүй. Тэгээ би нэг YouTube дээр байгаа комеди бичлэгнийхаа ингээд комментуудыг гүйлгээд уншчихлаа. Тэгсэн чинь яалтчгүй мөнх од цэсэн лам гэ манай дүү байна. Тэг би гайхаад энэ одоо юу бичсэн бол гэж гоё ярьдаг гоё яах вэ нөө амжилт гişээж байгаа. Тэг би хичээлээс нь ирэхээр уурлаад чи одоо уцаа салраа хүний бичлэгнээр юу бичээд байгаа юм гэсэн. Зүгээр ш тагаа наа чи зураг нь гарах юм чи намайг таниад үг гэж мэдэхгүй штэ гэж байгаа шиг тийм. Тэг одоо та хэдийн хүүхдүүд юм утсаараа тоглоом тоглож байна юм Roblox, Minecraft те. Тэг манайд юм Roblox гэдэг нэг юм тоглоод байдаг байхгүй. Тэг бид нэр гэрлүү орсон чи юм iPad нь онгорхой. Тэг ахын хувьд дүүгээ ингээ хинтээ юу бичин шалгах гад Messenger руу орсон чи юм 20 хүүхдийн Roblox тоглодог найзуудынхаа group chat руу миний YouTube дээр байгаа comedy бичлэгний линкийг шеэрлсэн. За андуудаа ороод гой гой комент бичээрэй гэсэн баахгүй. Тэг би нэг хэсэг гайхаа за ингээ YouTube ороод доотлын комент харахаар дандаа юм хүүхдийн зурагтай аккаунтад гоё нахаа. Би ямар станаа хөдөөд байгаа юм бол гэж бодсон чи өө манай дүү зүгээр тэнд Монгол ардын намын троллууд бацдаг гарч ирж тэгэл. Тэг би дараа дахиад бичлэг тавиад явахгүй бол дүүдээ хэлье гэж бодож. За ахын нөгөө дээр шаалгах те. Хон нэг юм компани ажиллаж байдаг нац те. Тэгээ Facebook-аас гоё шүү те. Одоо манай клубын ахнаар бол хөгшөрж ийн л да. Одоо амраах бол 41-тэй, хойноос нь хар төөгөө ах ч одоо 38-тэй. Одоо манай төөгөө ах бол гар утсмаар утсны ямар ч мэдлэг байхгүй зөө. Утасных нь нэг юм болохгүй шууд унтраагаа асаага шааждаг байхгүй төөгөө ах бол. Тэгээ мессенжер энэ төр л мэдэхгүй. Тэгээд сая 2 жилийн өмнө манай амаржин бид гур англи явахаар боллоо тоглолтоор. Тэгээ виз мэз гараад нэг орой яг ийм шоу болж байгаа ш. Амар чимээтэй өсч төг ах. За виз гаржээ. За одоо ингээ гурлаа ингээд англи явах юм байна. Ярих юм аа бэлдээ. За амарчин бол өөрийгөө болгоч нь хоёлаа ярих юм хамт бэлдээ гэдэхгүй. За тэгээ хоёлаа хизээ яаж үлдэх хагасанд уулзах гэсчихгүй. Хань хагасанд 3 хүүхдээ аваад лагер явна амжихгүй гэдэг. За тэгээ яах вэ гэсч. Ингээ би мессенжер дээр групп чат нэгээ чамайг нэмчи гэж боддог байхгүй. Тэгээ би ингээ тэрхүү хооронд 2 хүнтэй групп чатаа гэж бодсноо хаяа явчлаа. Тэгээ өөрөө унтахаа хөвтчихсэн чинь ингээ дуц дуурж ингээ харж хартоогоо гэдэг. Ингээ аваад байна ахаа юу болов гэж. Яна ахын дэ 2 хүнтэй групп чат нэж болдгоо юм байж шааж. Тэш таага тэнийг юм уу яаж болтой юм гэсэн чинь өглөө нь зүгээр хөв чатаар юм бичсэн. За энэ баг ялгаагүй амар юм байна дөө гэж. Ийм л хүмүүс шүү дээ. За зүтэй баярлалаа. Миний цаг болсон маань оройгоо сайхан өнгөрөөцгөөрөө бүгдэндээ шинэ жилийн гал алан баярын мэндийг хүргэе. Ингээ миний араас гарах комедиан бол Бама. За 2026 оныг өгсөн хүмүүсийн дуу хоолойг сонсъё. За тэгээ нээзийнх нь хамгийн том сонин 12 сард хаалгаанд орлоо. Тэгээд магадгүй харагдж байгаа бах те гоо сайхны хаалгаанд орлоо. Тий. Тэгээд хүмүүс ямар сони хагалгаа бол хагалгаа штэ хинч торт авчирж өгдөг. Тэгээ гайхаа те. Тэрнээс нь яагаад энийг хэлсэн гэхээр би мөнх тэмбэрлийг хараад нэг юм бодсон байхгүй. Тэ? Эрэгтэй хүн ийм үзэсгэлэнтэй болоод өдий зэрэгтэй амьдарч болж байхад би яагаад ганцхан хамраа өндөрлүүлээд нэг өдөр найзандаа мэдгүй штэ би мөнгө олсон. Тэгээ би хайр олоогүй ч мөнгө олсон. Хамартаа болоо тэгээд хайр олоогүй ч мөнгө олчих юм билүү гэж бодоод тэгээ орлоо. Тэгээл найз нь мөнх тэмбэрлийг яг юуг даван тулсныг үнэхээр ойлгосон. Энэ бол үнэхээр амар зүйл ийм байна. Тэгэл энийг би бодоол за окей дахиж янз бүрийн юмараа оролдохгүй гэж шийдэж байгаа байхгүй. Найз нь өөрөө болохоор юм 18 стэд би өстө хизээч хөгшрөөд нүүрэндээ юу ч зүсүүлэхгүй татуулахгүй оргиороо хөгшрөн тийм мөрөдөлтэйс байхгүй. Тэгээ яг үнэндээ энэ бол мөнгөгүй эмхтэл мөрөдөл юм билээ манайха. Гэхдээ нэрээ мөнгөө нэрээ шүү манайха. Би мэдэрлээ. Мөнгөтэй эмхтэй чи юм байд юм зав ингээд бүх юм тэгшхэн гоё мой порцтой те хөх байл байна бүхс байл байна. Тэгэл нэг дэлгүүрээс гарч ирэл оо миний coaching coat. Do you know how much is it? $10,000. Do you have it? No. It fucking costs me $4 million. Do you have it? No. Мөнгөтэй эмхтэй чи тэгэж амьдрд юм ээ штэ тий. Тэгээ найз нь мөрөөдсөн байхгүй. За би одоо тий ядаж ганц удаа тий хамартаа болцсон чи гарч ирээд
Do you have it? This nose 10 million tөгрөгс. Do you have it? No. Тэ найзынх нь бартрын хамрал дөө. Тэ надад мөнгө наахгүй, ипотекийн зээл, автомашины зээлтэй хэвээрээ байна. Тэ хамгийн гол нь би нэг 3 жил өгч байгаа шиг өдөршөнгөө комеди, контент хийсний хүчинд нэг юм бартрын хамралтай болж байгаа байхгүй юу? Тэ 10 сая хамралтай боллоо манайхаа хөдөлмөр хүнийг бүтээт юм байна. Тэ одоо хамраараа би бахархнаа яа гэх. Гэхдээ эмэгтэй хүн үнэхээр эрэгтэй хүн зориулж хөөхөн болдгоо байхгүй юу? Надад яг хэн мотивац өгсөн гэж. Яг энэ Шангрилагийн доотлын good price-ийн кассе охин шүү. За тэр охин харж байгаа л те их чинь яг 2 удаа чамтай таарсан байхгүй юу? Би ч ороод хөрхий би өдөр болго юм байхгүй шүү дээ. Тэгэл нэг өдөр яг хүүхдүүдээ хоолж байгаа л насгар чигээрээ явж ороод касс руу төгсөн чинь л над руу айгүй хараалахаар за таньж байгаа юм байна да те. Дэмждээ шүүхээр баярлалаа гиндэ. Айгүй их юм бодвол те. Тэгэл юмаа бичүүлж ирсэн над руу харж ирдсэн. Игч. Та нэг олонний танил хүнтэй айгүй адилхан харагдав юм. Би ч гэлтгсэн чи нэг комеди идэг ихч үйдэг гэсэн. Тэр нь уг нь би байгаад байгаа байхгүй те. Ингээ хүч яг тэр нь би гэж хэлж чаддгүй юм байлээ. Бас нэрээ одоод те. Тэгэл гараад бодож явжсэн. Би чин бодоггүй үедээ бас ядаж өөртөөгөө төстэй харагдав юм шүү дээ. Айгу сэтгэл санаагаа өргөж байгаа байхгүй те. Тэгээс нь юу ч утсан гэхээр одооноос би өдөр болго өөртөөгөө адилхан харагдаж утсан байхгүй. Тэгээд ийм хамартай болсон шүү манайхаа. New year, new Obama, new nose. Баярлалаа. Тэгэл гоо сайхан гээл ийм зүйл болж байна. Найз нь шинэ хамартай болцсон болохоор шидэд толноос асуулаа. Гэртээ орвол те. Толмин төдөө Монголд хэн хамгийн хөөрхөн хүүхэн бэ? Тэгсэн чи тойл юу гэсэн гэж. Эмилия цогт Истер Моко гурвал байна да гэсэн шүү дээ. Тэр хүмүүс ямар ч гоё юм хил дамсан хөөрхөн хүмүүс юм те. Найз нь юу ч хийлгсэн, яаж зүтгэсэн тэрийг бол гүйцэхгүй мэн. Тэрийг ойлгосон. Тэгээ хараадсан ч хамгийн гол нь ийм Монголд хөөрхөн байна гэдэг чинь нэрэндээ байсан бохоо. Хард Эмилия цогт Истер Моко. Миний нэрийг харалт Баама. Анхнаасаа буруу явцсан бохоо найз те. Энэ ч үг нь баг миний тэнгисийн иргэн нэр ихгүй юу? Биш гадаадд амьдардаг байхдаа энэ нэрээр алдаг гэсэн байхгүй юу? Хүмүүс what's your name гэлэнгүүт Баама, do you know Obama? The president of USA? No, of course, we all know. That's Obama's Bama. Oh, there she is, Obama girl. Протест Монголд ирсэн шин зүгээр л шалаар нэг те. Бама бас юу ч болчихоо өөртөөгөө төстэй харагдаж марагдаг болж болцсон те. Өөрөөсөө ойлгохгүй маа. Тэгэл найз нэг удаа урд уудаг бахта. Биш урд сурдаг бахта шүү наа. Яг бас хаяа уучаад идэг байсан ба тэгэл. Тэгээ найз урд сурдаг бахта гоо сайхныг үнэхээр амар судалсан нэг удаа. Нийтэд солонгос охтууд яаж юм гоё яагаад ингээл те. Манай дотор ирж ингээ охтуудынхын давхар нь ингээ голдоо ганцхан гоо жууртай гэх юм уу те ингээ каранттай 2 каранттай. Тэгээ бүгдээр орой ингээ сагсаа барай нүрээ очиж угаадаг байхгүй. Би ганцхан нэг нүрний саванга барьцсан ингээ яваал очсон чи миний ажуу солонгос охин скин кэр хийж шүү. Сагс дүр юмтай зэ. Тэгэл нөөд чи ингээ товшоолах, шавшаалах, илээлах, арчаалах зэ бүр ингээ харж байгаа. За нар мандаа шалаах өө гэвэр ингээ хэлчихвэр сайдэл зэвэр. За боол бүтэхгүй мэн гэ тэ. Тэгээ өөрийнхөө яг хөөсийг гаргаж ирэл үхтэл нүрээ угааж байгаа. Тэс наваа хараа бүр шоконд орсон нөө солонгос охин ч. Хүүе эн чи ферид ч фейс вош ч гэж. Би бүр нүрээ хажууд нь яг аяг тав угааж байгаа шиг угааж байгаа. Тэгээ бүр ингээ шоконд ороод харин дургу өрөөд ингээ өөдөөс нь хараад хүүтөөсөр нүрээ дахиж 3 шавшаа зэ. Тэгээ босч ирээ өөрлөө харж байгаад Mongolian skincare. Бүр тэдний ямарсан нэг яг авчирч байгаа юм тасганы аван дээр гаргаж тасралтал нар салхи үзүүлж байгаа буцаамар санагдах байхгүй нээсэн те. Би тэгээ саяхан солонгос явсан чи би бол тентхийн нүрээ нэг ч удаа арчилдгүй залуугаас арай мяа байгаа байхгүй те. Яасан ч хэцүү нэрийн амьдрал чинь. Тэгэл найз нэрээ солонгос явахта амар ямарх гэж явсан байхгүй би яг үнэхээр гав ганцаараа яваад за би өст хам мөрний ирэг дээр очиж убаа гэж орлоо гэж бодож зөө. Тэгэл яваал очлоо. Чи хам мөрөн чи айгу хогийн газар дэмдэж тийм манайхаа. Кинон дээрээ л айгу гоё харагдсан юм лээ нэг юм сааралц айгу сонин юм эвгүй газар. Биш тэгээ за уйлыг л өст нэг СВС сөөж авцсан за. Окей сөөжөөгөө эргүүлээл
Өөртөө тэнд өөртөө юм яриад сүүжүнээс ингээл 2 балгасан чинь л 10 хэдэн жил хурсан юм энд л тэглэл ирж шүү нахаа. Ирж ин тэгэл би за одоо сад тавих нь дэ гэл ингэсэн чинь гэл цэр хурсан шүү. Өвлж утаанд байсан тэр бүх цэр чи ингэ нөө чихтэй газар очиж хохорд юм бэ наагаа ёо. Юу нөгөө баа байхгүй за цэрэндээ гахаад хосороо за боли дээ надад л энэ зөхгүй мэн гэж болж байгаа байхгүй. Тэгэл Монгол хүн болгонд л нэг солонгост байдаг үеэл мүеэл тий хамаатан садан байдیں۔ Тэгээд нэг үеэлээ дагалал. Игчт нь бол эмэрх зөхгүй мэн цэр мэрэндээ гах юм боли хоёлаа гарын орё гэ тий. Гэтэ нэг найз нь хамгийн гол нь юм байхгүй би ийм текила ууж болтгүй юм байхгүй. Текила 3 татчих юм бол яг миний дотор цоо шин хүүхэн гараад ирдэг байхгүй юу? Тэр хүүхэн бүр юм надаас өндөр надаас халуухан дээ бүр өөрийгөө юм хүүхч үүж боддогсэн юм баг. Тэгэл тэр чи юусаа гарч ирэл миний амьдралыг самраал заяа бүр. Тэгээ тэр баг нэр мэрэнд баамаач. Тэр баг Jenny. Текила 3 дахин татлаа wanna rock with Jenny гэж гараад ирсэн юм. Тэр чинь зүгээр Jenny гэж миний мөнгийг цацаал заяа бүр. Миний картыг зураал. Өглөө нь би дансаа шалгасан чи goodbye. Яа тэгэл за мөнгө олсон шигс Jenny жаргалтай байсан байх та гэлтэй. Аюу хэцүү нэрээ тэр доторх хүнээ манайхан захирч сурах хэрэгтэй шүү дээ. Тэгээ найзах нь 26 оны зорилго бол текила 2 шотоос дээш уухгүй. Тэгэл болоо турн мурн худлаа тийм байхгүй. Шаал худлаа тэгэж тэнхтээд явах. Тэгээ тэр солонгос би чинь үеэлэг аваад яваад яасан гэхээр чи гарч орд үзт юм аа хаачихгүй гэсэн чи Итевон орно гинэ. Тэр нь одоо нөгөө Халлоуиноор хүмүүс ингэдэг нэг өхөж мөхсөн штэ шоодал тий. Ямар амар гонхтой мэдээвэ гэл яваал оцсон чи хүн үхэр юм бэл. Тэр чинь ингээ клабта орч чадахгүй оочор дундаа явж байгаад үүр цээчт юм л шүү дээ. Бүр ингээ үнэхээр орч чадаагүй зү баг 3 4 болох гэдэг. За их чинь хаашаа чамаагүй нэг юм руу ороод гараа гэд. Тэгэл нэг клаб руу яваал орсон чинь ингээл бас чихэлчт юм байна. Тэгэл чихэлдээл ерөөсөө ингээл бүгд ингээл байж байгаа л. Тэгээ ерөөсөө хөхөөрөө нэг бол чихэлдээл нэг бол байгаа юмар гэж чихэлдээлээ. Тэгэл ингээл жоохон мэд тэнд миний мөрөөдлийн солонгос залуу зогсож байна. Яа ямар гой залуу бэл нөгөөх рүүг ингээл алхамар дөхөөлөөс ахгүй юу би. Яг ирлээ шүү. Солонгос хэл чи манайхан үнэхээр амархан юм бэл. Яадаг хэр хүн чанд богинохоо юм хэлэх юм бол дунд зэрэг юм хэлэх юм бол нилээ урт юм хэлэх юм бол nee. Би ингээл 5 хоног амьдэрчихсэн. Тэгэлсэн чи нөгөө залуу нилээ өндөр юм аа ингээл нөгөө тонгоц харж ирсэн л нэг юм гаргаж чинь тэгэхээр би бас бохвэн ойлоо багцжлаа л те. Тэгсэн л одоо бүжиглэхүүл гэж байгаа болтой нэг юм хэлж чинь тэгэхээр нөгөө таараа бүр маннарцсан заяа өөр ингээ те. Байхгүй л зөөжсөн жил чихэнд ингээл нэг юм хэлдэм байна дээрээс ирсэн л you're so beautiful. Йоо сүүлийн 10 хэдэн жил ийм олигтойг сонсоогүй юм чинь те. Бүр байнга хаана явж ийн ирж ийн нөгөөхдөө донтолсноо гэл те. Тэсэн чинь ингээл яг you're so beautiful гингүүд үүлэн дээр гараа явчих юм л ч хүн чинь ингээд I'm so beautiful. Үргэ хамаг ухаанаа алдаа заяа өрөө те. Вау гэж бэц нөгөөч асууж байна. Do you have boyfriend? Би чинь beautiful юм ч те. I don't have a boyfriend. Надаас юм дэ married гэсэн шүү дээ. Тэгэл үннээ л хэлж байгаа юм ч те boyfriend гүй гэл. Тэс төмөрөөдлийн залуутайгаа яг манараа л үйжсэн чинь намайг үеэл татал аваа явчихдаг байхгүй юу. Тэсэн чинь би амар харуудын тойрогор орсон шүү дээ. Амьдрал огцом доошлж байгаа юм шүү дээ. Шууд крашаас харуудын тойрогор орсон те. Тэгэл яг тэр мөчөд би дөөлмийг ойлгосон байхгүй. Айгүй хүн билээ манайхаа тий. Тийм том биетэй том бөхс мөстэй юм харууд чи ингээл амар бүжиглэл хаар хүн чиг хумсаад тийм л. За бүжиглэх үү болох уу гэлээ. Хөрчих үү байчих уу гэсэн. Яг дөөлмийг тэр мөчөд л ойлгож байгаа байхгүй. Тэгэл нэзэн за дөөлмдуулаад явах те гэлээ. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам. Тэ хайрлаа 2026 онд хайр эрүүл мэнд бүх зүйлээрээ бэлхад салхаж яваарэ. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа бамайлаа. Гайхалтай байж гэн 2026 онд ямар ч үсэн амьд бинд орсон та бүгдэд ёо стэлэг чүүчиг мачиг он гарлаа шүү хэдүүлээ. Яана.
Одоо ястаа нэг бүр одоо бүр дэлхийн 100 эдэн орны нэг орон тэгээд нийслэл хотн байж штэ ус мусан тасардаг, тог могон тасардаг те. Бүх бүр нөгөө хариуцсан сайд нь аваачаад нөгөө халуун дулаан өгж байгаа 100-ныхаа урд уруулам суулгацсан те. Агаа жабалаа ламаа. Би ч ер нь онд орохноо л гэж бодсон шээ тэр үед. Яа! Биднээс тэр хүмүүс итгээд байдаг. Тэдгээр хүмүүс тэр гурван ламд итгээд байдаг. Яа, тэгээ гурван лам бол бас амар суулж байдаг. Малаа. Нэг мөр буруу уншсан бол тог тасраа шүү дээ. Тийм биз дээ. Би одоо тэдгээр хүмүүсийг номоо бүрэн зөв уншсан байгаас гэж найдаж байгаа. Гэхдээ болоог байна. Монголчууд бол одоо яг шинэ жил 1 сарын 1 10 сарын 31 бол яах вэ? Энд чинь бол одоо нөгөө Георгиорийн тоолол үлээ. Юуны тоолол үлээ? Жоржийн тоолол, ямар амны тоолол гэдэг. Тэрнээс бусдаар бол хідүүлээ цагаан сараа үзчихэж онд орсноо ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээ би ч одоо оддоо бүжигдэн шоуноос хойш эрчимтэй таргалж байгаа байхгүй. За тэр гурван лам ном уншаад 2 мөр алдсан байхад хөлдөж өгөх юм байна. Тэгээ байр завтаа Улаанбаатар хотод бүр мөсөн дарагдаад бүх паар нь хөлдөө. Тэгэхээр нь өөртөө жоохон тарга твэрэг дэмсэн баг. Би бол одоогоор онд айгуу тавтай тарга орж байгаа. Тэгээ яг цагаан сар болтлаа. Тэгэхээр тэрний дараа яаж байгаа юм бэ? Тэр бензин дутагдлаа шүү дээ. Би гэхдээ бензин дутагдсан чи бас чуайжигийнхаа аргыг хэрглэж үтсэ. Машиныхаа банкыг онгоолгоод маажамалаа. Нөгөө бензинийн зүг босгоно гэсэн чи босхгүй. Тэгээ би бодсон. За энэ лам нарын маань зөвхөн цахилгаан дээр үйлчилдэг юм байна. Шингийн юмн дээр үйлчилдэг юм байна гэж бодохгүй. Яана одоо тэгтээ нэрээ вээ базар байна. Онд минь одоо яах вэ? Онд минь тарган гэхээс өмнө нэрээ би чи юу яасаа? Хөтлөгчийн карьер сая энэ жил үнэхээр явсангүй. Тэгэхээр нь би Санта Клаусын өвлөө өгний жоохон халтур хийгээд 150,000-аар 2 шалдаа охинтой бас жоохон явлаа. Би тэгтээ яг тэрийг ойлгохгүй байгаа юм. Цаанаас нь өгсөн 2 шалдаа охиныг яг өвөл те өвлийн өвөө гарч ирээд байгууллагын шинжил дээр гарч ирэхээр тэр 2 шалдан охин гарч ирдэг нь яг яад юм дагаад юм. Бенз бандажтай. Тэвэрк ямар юмных гинөө ингээд за ахын заа ирчлээ яг гараа гэсэн. За гараа хэдэн хүн шагнах 10 хүн шагна. За нэрсийг ав. За ахын засан охтууд байна. Биш нөгөө засан охтуудаар дуудсан хүндээ бэлэг өгүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чи юм чарамаа шалдаа 2 юм ингээ үрж ирээд ингээд левчиг бандажтай ирсэн юм худлагаасаа сантаг амалгаа тавьчихсан ингээд. Яг ч юм бэ гэсэн чинь таны засан охин ингээд. Тэг шаалтаа. Би хажууд нь гэсэн чи бөө ус хүмүүстэй ингээд гаднаас албаар юм цасмаас нүрлүгээ ингээд цан үүрэг мөрөг шаагаад орж ирж байгаа ш. Тэгсэн чинь юм хажууд нь 2 шал. Тэгэхгүй ахаа чи дэлхийн дулаар л гинэ. Ер нь дэлхийн дулаар л эмэгтэй хүний дотоожор айгүй их болж байгаа юм шүү дээ. 1800-ад онд чи ийм өвдгөө давсан өмчиг байсан юм байна. Тэгэл ингээл хөгжих тусам цаг хугацаа наашлах тусам мэдхгүй н үйлдвэрүүд нь тэгж амар зардлаа хэмнэсэн юм уу, материалаа хассан юм уу ингээл дээшлэл исэн юм байна. Тэг хамгийн алдартай нь энэ хавцаа ирээд эмээ бандаж гэдэг хэсэг явсан юм байна. Энэ дээрээ ихтэй айгүй удсан гэж юм. Эмээ бандаж гэдэг. Тэгээ эмээ бандажийн сүулдэ эргэжтэйчүүд өмсдөг болсон юм байна. Тэгээд байжэд дээшлэл ингээл эн чи яг бүр global warming climate change ингээд дэлхийн дулаар л явсаргуу сүулдэ нэг юм утас ийм нөгөө бенз машины лого шиг ингээд тэгээд тэрэн дотор хувцгээ. Тэгээд үнэтэй хулгайч эннийх нь үнэ нь юундаа байна гэх. Тэр л материаландаа л биш. Тэнд бол тийгч их материал ороогүй. Тэр зүгээр 3 утас байна. Сүүл тэгсэн чинь 2024 оны төгсгөлд үлээ зүгээр ийм таглаа бай. Бүр энэ утас алга боллоо. Яаж байна гэд. Тэг дэлхийн дулаар л гинэ. Үнэхээр дэлхийн халуун болоод байгаа болохоор хүүхнүүд халууцаад байгаа бохоо тэр аваар. Мэдхгүй манитчтэй яаж байгаа вэ? Тэгээд нэг нь хувцас ярьсных биш тэгээд нөгөө одоо бүжиглийн шоунд орсон үнэхээр гайхалтай байсан залуучуудтайгаа. Тэгэхдээ тэрийг одоо ярихгүй бүхэл бүтэн контент болгоцсон юм чи тий. Тэгээд гол нь яг тэн дээр нэг юм сонирхолтой юм байсан чи хувцас ярьсан чи бүжгийнхэн чи айгу ухаантай байна. Ингиж ингээ поз аваач юм уу тий. Эмэгтэйг эргүүлж мэргүүлэхээр нөгөө ингээд хийцэн цамц чин ингээ гараад ирд юм байна л да. Тэгэхээр нь бүжгийнхэн чи айгу ухаантай энэ олон жил бүжгэлж байгаа хүмүүс мэрэгэн санаа бодож олоод урдлын татаж авчираад артлаас нь татаж авчираад тэгээ энэ доор нь нийлүүлээд боди гинэ. За ийм хувц өмсч үзлээ шүү дээ амьдралдаа анхад би дүшигт өмсүүлж яснаас өөрөө 39 наснда өмснө гэж үнэхээр бодож авсангүй зэ.
За ингээ боди гэдэг юм өмслөө. Пүү. Тэр чи ста бүр би хүүхнүүдийг үнэхээр биширсэн би тэр хүүхнүүд тэр jump suit гэж хувцсыг яаж өмсдөг юм бэ бүү те. Зүр нэг шейхийн тулд ингээд 17 8 довч тайлж штеп ингээд. Бүрэн задаргаа хийгээд суугаад нэг шээлээ буцаагаад. Йоо тэр jump suit-ний чи хажуу тэр body гэд хувцсан. За эхлээд хийгээл өглөө өмслөө. Бүжгэлсэн чи гоё юм. Бүжгэнд гоё. Ингэж мэгсэн чи гарч ирэхгүй гоё байна. Бүжгэлж байгаа л яг ингээ бэлтгэл дундуур шээс үрээд очоо шээх гэсэн чи өстө нөгөөдгөө тайлж чаддаг. Тэс нөгөө үнтэй брэндүүдийн юм коноптой байд юм байна. Бук гаштай байна те. Тэгсэн чи тухайн үед бид нар тэр оюутлчин материалын хэмэсэн үү эсвэл бид нарыг хорлсон уу? Нөгөө левчигний ард байдаг юм 3 төмөр дэгээ шаацсан. За ингээ шээх гээд очоо салтагаа ухаалаа ингээ. Ядчаад амар шээс урч ингээл бид нар нөгөө юм бүжгэндээ амар анхаарсан хүмүүс ч ингээл бүжгэлж байгаа л гинт шээс үргэж га шээж өдрэй гэл ингээ ёо. 0 руу ингээ бүжгэлж байгаа юм чи очоо. Тэгээд яг шээхсэн чаддгүй ингээ. Би тэгээд хүүхнүүдийг яаж 2-ороо 0 ордгийг ойлгосон бохоо. Яагаад дандаа 2-ороо яв. Тэ? Хүүхдүүд чи амар зөвүүн шүү дээ ингээд яг 2 эрэхтэй 2 эмэгтэй суугаад ингээд юм яриад байж гудлаа. Яг хоорондоо юу ч ярихгүй байсан аа. Шууд 2-0 яваашаа. Тэгээд тэ очиж бодигийн тайлж өгдөг юм байна гэж. Нэгнийхээ. Тэгвэл хэцүү хөөе. Би ийм мухар хүмүүстэй байж тэрийг тайлж чадахгүй байгаа. Тэр та нар шиг ийм сэлэмшиг хүмүүстэй хүүхнүүд бол тэрийг бүр хизээч тайлахгүй юм бэл. Тэг би тэгтээ шал тэнийг боддог байсан. Хүүхнүүд 2-0 очиж зүгээр би биендээ тус олдог байх гээ те. Ягаад чи мэдэхгүй зүгээр эхлэндээ бол жоохон багтаа л да. Ингээ хаалгын дараад кабиныхын хаалгыг дараа те. Найзгаа хамгаалаа те. Имзэг эрэхтнээ гаргацсан байх үед нь хинт ч харагдуулахгүй тийм байр байдалтай байдсан байх ч утсан ч үгүй мэлэн шүү дээ. Чи нөгөө эмэгтэй хүмүүс чинь нойлын суултуурнаас шижгэлт юм бэ? Нийтийн нойлын. Суухгүй гэдэг юм бэ. Тэгэнгүүт нэг нь ингээ суултуур руу ингээ хөлөө өгөөд тэгэнгүүт нөгөөх нь хөлн дээр нь ингэж гар зогсож жоод гар гараа бариад тэгээд ингээ паалан дээр хүрэхгүй агаар дээрээс шээд юм шиг ингээ. Гүү юу? Би тэгвэл миний төсөөлөл шүү, миний төсөөлөл. Тэгсэн чинь харин одоо хамгийн сүүлийн үнэхээр яг бодит гаргалгаа бол яг тэр бодигоо тайлж өгөх юм байл. За ингээд за бодит тайлж өгөх боллоо. Тэгсэн чинь ингээ хүмүүс 2-2-оор явах болсон чинь одоо хоёр чин санаа хоёр ч угаасаа сайн найзууд. Тэр хоёр бие биенийхөө боожгоог өмнө харцсан учраас тэр хоёр явна гинэ 2-2-ороо. За ингэсэн чинь Жензи 2003-4 оных ингээд даваа даашаа сумьяд орж хоёр бие биенийхээ харна гинэ. Тэ. Миний даваа жаргал битээр шиг тийм хөгшин үрчгэр хоёр харахгүй гэ. За ингэнгүү даваа жаргал битээр тунлаа. За. Гой 0 очоод хараа манай даваа жаргалч юу шиг өндөр нь юу юм бэ? Метр 90 хийд юм уу? Амар би ч зүгээр шууд 0 очоод даваа жаргалыг зүгээр ингээ зогсоогороо тайлаа шаачих. Чи хараг боовн миний нүүрэн тушаа байгаа. Тэгсэн чи даваа жаргалч минийхийг тайлах гэдэг шүү дээ. 3-4 нугурах гээд болох. Бараг тэр жорлонгийн шалан дээр. Тэгсэн чи битээр мэрэгэн арга болоо. Нөгөө чи намаа ингээ өргөөд гэн ингээ жорлон дээр зогсоож байгаа тайлж. Янз нь. Гой. За тэр жах тайлж өмсөө сурчлаа. Нэг хэцүү юмд чи ингээ бүжгэлж ангууд ингэж ангууд ингээд нөгөө нэгтлийнх нь хацарных нь ингээд гэд орч. Яа, би тэгээ бас бодсохгүй хүүхнүүд яаж тэр бенз гэдэг бандаашаа өмсч явдаг юм бол тий. Бүтэн өдөр тий. Шинэ юм сони юм ажиглагдаад байгаа юм шиг амар эвгүй юм биш тэгээд. Үнэхээр духгүй мэлээ бүр ингээд гэд ингээд тэгээд ингээд ийм булан дохон хараад камергүй газар ингээд буксоогоо гаргах гад нөгөөтгөө ингээд. Үнэхээр хэцүү. Тэгээ сүүлдээ сурсан л да бүр 5 7 хоног явцсан ч зүйл аль тал нь орсон ба шууд орсон тал руу ингээд ингээд шууд гаргаад амар сурсан. Тэгсэн чи ирчүүд ч бас урталт нь асуудал байгаа. Одоо жишээлбэл бид тэр нөгөө jive mive ч юм уу те cook step гэдэг юм ингэдэг бүжиг байгаа байхгүй. Ингээ ийм хурдан бүжиг ингээ чон пан гоош нөгөөт ч ингээ урталтаа бас асуудал байна. Ингээ хоёр тишгээ бултганаадах ингээ. Шэт гэд тэгээ нөгөө улаан цаа энэ ардхыг бол аргална шүү дээ те болохгүй ядаж даваж байгаа баруун талд гаргаад ардлагын үнээр гаргаа урдалч ингээ яг ингээ
Сүүлийн нэг юмс амар өвжиндээ пам гэж зогсон чи ингээ байхгүй бүр хоёр дөмсг юутай гуруулаа. Баруун тал руугаа. Би үнэхээр хүүхнүүдийг бол биширсэн. Тийм хэцүү хувцс тэр боди моди яаж өмсөж яаж бид нарт л гоё харагдах гэж байдаг л хөтэй. Үнэхээр нэр би бүр шүтсэн ш. Тэр өсгөөдөө гутлан бол ёо. Тэ. Би 6 см өндөр юм латины гутал гэж өмсөж үтсэн ш. Тэр үл. Тэн дээр өөрөө ихлэ тогтох нь асуудал юм бэл. Тэгэхээр шин дээр бааранд байж байгаа хүүхнүүд ч угаасаа тийм мууртай байхаас аргагүй юм билээ ш. Гутлан дээрээ тогтож яж яхад нэснэ сохтуу ирээ хайчгаа хэдүүлээ явж байгаа агаард гарах уу караоке орох уу гэх. Ямар ч хүүхэн зайл бистаа мэн. Гутлан дээрээ тогтож ядчих. Одоо ер нь энэ ондоол орчмоор байна. Одоо айгүй хэцүү. Хэдүүлээ ингэмээр байна. Мухар зүсэг шашин хоёроо яг таг энэ нь ийм ээ гэж яг хоёр талд гарчмаар байна. Нэр. Тэгэхгүй одоо жишээ нь ийм биш. Аттай шонгийн модон доогоор гарч болохгүй. Би яг нотлоход 10 жил тогтоо 3 гарсан байхгүй доогоор нь. Тэгээ би одоо комеди хийгээ явж байна л та. Би одоо боддیں۔ Төрийн ордонд байж байгаа хүмүүс бол аттай шонгийн модон доогоор нэг ч гараагүй хүмүүс байгаа хэрэг. За тэрний дараа би нэг юм гайхаад байгаа. Энийг гэхдээ ер нь хэн зохиод ий? Мэдгүй. Гэхдээ бүгд мэдсэн байж идэг тий. Ийм нэг сонин юм та нар ажигласан уу? Одоо энэ мент гэдэг баар байгаа зөө. Тэр баарны гадаа ингээд ах нар гарч ирээ ингээд өөрөөр юм хаагаад юу хаагаад байгаа юм бэ? Хааж панк гэн дөлхөөр нь унсан ч ингээд гшаач. 3 гიშгэж авахгүй бол дөлхөөрөө хайна гэдгийг мэдээд байгаа хөөхгүй. Сохтуу хүн сохор ухаантай. Тэр ихтэй хэн заасан юм? Унгаас нь дөлхөөрөн дээр 3 гიშгэж авахгүй бол хайнаа гэд. Одоо энэ айлын хэцэн доогоор гарч болохгүй. Хэрүүл болно. Айлын хэцэн доогоор гарч исэн юм байна уу? Яг амьдрал дээр байхгүй юу? Тэр ихтэй ер нь яагаад гарч болохгүй би эргээд нэг айгу эрүүл лог ухаанаар бодсон зүгээр хин нэгний өмсцэн хуучин угаацсан бандаашин доогоор л гарахгүй гэсэн санаал юм байлээ л. Тэрнээс бусдаар бол тэр гидсэн доогоор 1000 гараад яахчгүй тийм биз дээ. Эрүүгөө 21 долоож орж исэн юм байна уу? Яа бүгд ингээд яг хүүхэд насныхын тэнийг үйлдэл ингээд. За байлаа. Эрүүгөө 21 би тэр 21 долоогоос ч юм бол өгтлээ зодуулсан ш бас ингээд. Ингээд 2 хоног гадуур дэмэд хинж байгаа ингээд орсон ч найз охин энийг чи хэн долооцээ гэдэг энэ нэг хэрн арилчих. Яг эндээ. Гай уссуу тэр. Хиндэ долоолгоод хүзүү амаа чи одоо 2 хоног гэдэг. Үсээ 3 сэлжиж орсон юм байна. Та нар шивэр ямар гоё хүмүүс. Би яг бүр нэг тийш идүүр ингэсэн. Бас жоохон байж байгаа үсээ 3 зангирж ороод та яахчгүй гэж яваад орсон ч гэсэн зангираагаа тагтал зодуулаад ястаа авдаас. Аа гэд үсний зангилаа манглаа гараад бүр ухаан орж ороод. За аваа, за уушлаараа аваа, за аваа. Эрэгтэй өнөр хог хаюулдгүй гэдэг чинь бас юу юм? Шашин уу? Шашин л биш. Мухар сүсэг үү? Мухар сүсэг биш. Зүгээр ийм юм байла. Манай яг өвөөгийн үе гэдэг чинь 1930-аад оныхан гэсэн үг шүү дээ. Манай өвөөгийн үеийнхэн яг хогоо хичээд ирэх гэдэг чигтээ шаашдаг гэсэн юм бэл. Тэвнгөө зүгээр имээгийн бодож олсон санаа юм байли. Зүгээр наадуулынхаа эгон дээр нь тоглоод хэмэртаа нь холбочих. Тэгвэл гэрээсээ гарахгүй гэсэн. За баярлаа. Үрзэж тавагтааш баярлаа. Эрүүл баларч. За яаж юм гайгүй юу? За одоо нэг 30 минут үзэж таар идаа цөмөр үү те. За юунаас эхэлмээр юм? Янз янз юмнууд байна. Нэг бизнес хийгээд яваад байгаа та хэд мэдж байгаа юу намайг? Оо тэгэл манай муу найзууд. За хануу тэр нэг 2 аяар төгссөн байгууллага байна. За тийшээ л явуул чи ерөөсө баяжин шүүл гэлээ. За ямар байгууллагууд ингэ гэсэн чинь BNI, GCI гинэ. Оо шаагаал очлоо. Очоод ингээ сууж л өглөө эрт ийм BNI уулзалт гинэ. Ингээл хөөрхий өлбигөл бомбогоо суугаад байж. Тэгээ байжсэн чи
бүгдээрээ л нэг юм айгу гоё хүмүүс юм аа. Ингээл ямар гоё өглөө эрт 8 цагт чаа. Өглөө эрт 8 цагт би бол айгу дургу ууртаас ирдэг байхгүй. Тэр хүмүүс бол амар жаргалтай маа л ерөөсөө л ингээл ирсэн. Өглөөний минь би наа гэл. Би наа гэл зарим нь бүр орилоо бол ингээл ерөөсөө. Би ч хаана ирчвэ гэл уг нь 2 кофе уучаад гайгүй сэргчээд байж байгаа. Гоёо тэр улсууд. Бизнес айгу гоё хэлдэг юм шүү дээ. За ингээд үнэт эдлийн алт мөнгө үнэт эдлийн категори цалин цагаа 999 мянга гэл ингээд юу болоод байна гэл амар гоё бизнесээ яриад цалин цагаа 999 мянга алт мөнгө үнэт эдлийн категори гэл тэгэхээр би ч одоо төсөөлөд за Шангрилад одоо гоё diamond зардаг юм байна гэж бодоод нөгөө мө өрсөн залуугаас л ингээд энэ хаанхын юуны цагирлын ингээд гэсэн чи мөнгөн завь дээр идэх гэж гэл ямар гоё хэлдэм бэ чи өөрийнхөө бизнес тэгэл ингээд жоохон байж байгаа олон улсын худалдааны төвийн категори гэх юм ч юу болоо наранд бол биш үстэй гэлж мөн штий гой бүгдээрээ шааж байгаа юм чи тэгэл бүгдээрээ нийлээд нэг хүнд мөнгө өгөхөр болоо шаашлаа би ч үгэнд баяжгаа очсон чи бүгдээрээ нэг хүнийг баяжуулах гэж шааж шарээ өөр баяжуулдаг хэд байна тэг ер нь нэг тийм гоё юм лээ одоо тэр GCI бас яг нэг тиймэрхүү байгуулга шүү дээ хуучин бол айгүй гоё байсан юм аа хуучин дандаа ингээл амар мундаг Монголын топ захирлууд би ч одоо ямар гоё улсууд вэ гэдэг. Одоо тэгсэн чи ерөөсөө манай найзууч хаж ийн. Дандаа ядуу. Дандаа надаасаа ядуу. Үлбисэн юмнууд тэгэл GCR дүүрэн шааж би ч удаа за шаашаа одоо болио гэж. Аль дэлэн галууд дээр захирлууд дээр нь ордог гэж. За ер нь за одоо ингээд энэ хоёр байгууллагаас нэг ширхэг шинжилгээ халтур байхгүй гэсэн үг. За би ер нь жилд ингэдэг. Ингээд заавалчгүй худгалаад хаяал тэгэл наад муугаараа хизээч битгий гэл. Яг та энэ хэлнээсээ амнаасаа болж их болж байна л да. Гой гой юмнууд бас зөндөө болоо. За сая сарын өмнө би айгуу гоё юмд яваад ирлээ. Амьдралдаа бас тохиогдох айгуу гоё ховор юмд энтхэг хөрмөнд явж үзлээ ш тулгаж. Ямар гоё далийн зааланд энтхэг хөрмөнд явж суулгаж байна уу? Байхгүй ш. Би яри тань. Ядар. Эш ингэж Америкт 2 жил амьдарч байгаад ирэхгүй. Тэгээ манай гэрээ хажуудалд нэг энтхэг байдаг ус. Хөөрхий нөгөө чи айгуу дайжгүй залуу. Тэгээд оюутан ш. Тэгэл ингээд надаас асууна хануу чи хэд өдөр Costco явд юм бэ гэл. Би бүтэн сайнд явд юм аа гэл. Би чиний машин цуугаа яваад өгөх юм уу гэл. За болно гэл. Би чи хануу гэдэг чи энтгээр ханумайн гэд бурхан байдаг байхгүй бас тэгэл намайг чи бараг л энтэг юм байна гэж бодоод байгаа ш. Непал царайтай гэд ерөөсөө хөөрхий. Чи тэгээ энтгээр ярихгүй юу гэл. Ярихгүй би Монгол гэл. Тэгээ хөөрхий Costco руу авч явна. Тэгээд нэг жоохон өсгөөс өлөн зам байна ш. Тийм ээ. Байн хүнийг бас Costco руу зөөгд байх. Сая нэг хүүхд мөхтө харуулна мó энтгээр. Тэгээ гэр орногоо жоохон оруулж ирж хүүхд мөхт харуулаад. Тэгээ ер нь айгүй атайхан. Тэгээ цаа чин Монголд ирсэн хойно баг жилийн дараа Facebook-ээр "Hey хануу" гэж бичиж чинь. Тэгэл what's up гэж. Man одоо гэрлэх гэж байна. I'm about to get married man гэхээр би congratulations. Би ч дотроо бэлэг нэг чинь даа гэж бодож байгаа шүү. Монгол хүний өлөн зангаар. Тийм ээ. Юу явуулнаа л гэж бодож байгаа юм шиг. Открыт хямдхан юм явуулна даа гэж бодоод ингээл тэгэл гэсэн чи I'm gonna invite you I would like to invite you энэ гэл амар гоё тэгж өрөө шаашлаа. Юучнөө сая болоо 20-30 сая энэ рүү оч. Бөөн зардал болно гэл ерөөсө өсгөө сөүлийн юм чи байхгүй юм чи. I'm so busy at this moment гэл ерөөсө. I really wanna go mo те. Би явмаар байна л та. Гэтэ одоо амар завгүй байна. Тэгсэн чи гүй I'm gonna pay for everything. Бүгдийг хүн төлөх гээд байх чинь би ч одоо завгүй мавгүй гэдэг хуцаа те тэгж болохгүй шүү ерөөсөө шууд you know what гэж вэж тагшоо мэн чи бас нэг завтай байж магадгүй байна агоё тэгэл завтай болж хувраад шууд визэнд орж байгаа юм чи болох шүү ингээл энэ тэг дээр очиад энэ тэг визэнд орсон чи хайж чацаа энэ тэг яв юунд явж байгаа ингээд хормонд явж ийн гэсэн чи гайхаад тагсан юу болоод ямар шашин шүтгийн боддис за яв. За тэгэл ерөөсөө онгоцон цуулаа. Тэгэл Монголоос анх удаа ингээд тэг би юу н амьдралдаа анх удаа хүний мөнгөөр ингээд онгоцны плед аваад онгоцон цуусан чи бүр яг энэ дарга нар шиг мэдрэмж авлаа шүү ерөөсөө. Та нар бүгдэрийг гуйлах юм шиг харагдаад ерөөсөө. Онгоцон цуус уулгаачуд ерөөсөө бүгдэрийг л үлбис юм шиг харагдаад. Би ч ерөөсөө амар баян юм шиг санагдаад. Хамаа хулгаас нар л гэж бодоод ерөөсөө. Чамдаа чи ямар хөнгөн болоо шаачваа. Ерөөсөө айгуу гоё суугаад нисэл яваал гоё. За тэгэл эйрийн дээр транзитер ингээл орсон чинь энтхгийн онгоцч яг ерөөсөө энтхэхгүй ч яг монголчууд үйлэн шүү дээ. Арсных нь өнгө нь өөр болохоос яг монголчууд шааж байгаа юм. Ерөөсөө яг Монголын онгоцонд орж байгаа юм чи үнэр та нар сайхан байгаа юм чи ерөөсөө. Буцаад яг Монголынхоо онгоцонд орж шааж.
Хүмүүс нь яг адилхан ерөөсө гоё. Бүгдээр орилол 2 3 хоол нэхэл ингээл ерөөсө айгуу гоё. За тэгэл ерөөсө айгуу гоё яваал буугаал. Манай муу найз тосч авлаа. Тэгэл гоё джип машинтай ирээл тосол. Уг нь бол Америкт айгуу ядуу интгэх байсан баггүй. Тэгсэн чинь эх оронд очиод баяжчихдээ мань гүлгч. Тэгэл хүний билетийг дааж байгаа юм чи өө мөн найз минь гээл ерөөсө джип машинд нь суугаад явлаа. Тэгэл яг онгоцны буудлаас хөдлөөл явж исэн чинь нөгөөт чи айгуу гоё хэлж чинь. Ханаа this is very nice area. Энэ бол айгуу гоё area шүү. Одоо бид нар удахгүй ингээд жоохон хэцүү газруудаар явнаа. Чи унтмаар байвал унтаарай. Надад санаа зовоод байгаа хгүй. Би Монголоос ирсэн юм тийм шүү. Нийл төгжрээ, нийл нүүрсээс ирсэн юм чи одоо бүгдийг үзий хараа илгэж байж тийм. Сахаа яг унтаж харагдааш ингээд хараа суугаад исэн чи хурдны сум явж ирсэн хурдны сум байха болоо шаас. Замгүй болоо шаас. Юу болоод байна гэсэн чи гинт чород хүмүүс интгэх голд орсон. Юу очих мэдтгэх байлж үхэр мөхөр яваад хүмүүс шөнийн 11-ийн цагт ингээд машины цонх мохоо бал амар тэр бум 450 сая юула. Тэр бум 450 сая интгэх. Бурхан. Яста амар. Тэгэл надад гоё сонирхолтой санагдаж байгаа юм чи тэр олон хүмүүс чи тийм ээ. Би ч ингээд нүд мүд ингээд гэлсэн. Нөгөө чинь санаа зовоод надаас ёо хануу don't look left side don't look. Зүүн талд нь нэг болоод бити зүүн гарт чи араараа ингээд. Би ч ингээд харж хүн шээж гин оо асуудаггүй яв. Амар нэр. Одоо би жоохон эвгүй машин барьнаа чи бэлтгэлтэй байгаарай гэдэг. Бид нар жинкэнгээс эвгүй. Зүгээр ингээл явт ингээл ирсэн. Тэгээ тэр машины хүн шүргэж мөргөж зүрэн тэрэн дээр гарч хэрэлдэж мэрэлдэх ямар ч асуудал байхгүй. Угаасаа тэр хүн төлж чадахгүй. Тэгэхээр тоохгүй зүгээр шуушаа. Амар гоё юм байл юм шүү. Би ч мөр ёо. Бид нар олуулаа байсан бол яг иймэрхүү шаах бах таа гэж. Хажууд тэгээд байж байгаа миний унтахны өрөө гэж байгаа юм чи баг утч дээ. Амар. За тэгээд явлаа. Гэрийнх нь гадаа очлоо. Гэр нь ингээл мангар том төмөр хаалга онгоогоол манай гарч ингээл оруулаад за ханаа машина тавиал нилээ хэдэн машин байна. За энэ хорин болж байгаа газар нь юм байна л гэж бодсон шүү. Би ч одоо юу болж байгааг мэдэхгүй. Буудал ч юм болоо мэдэхгүй. За ингээл оруулаад ингээл тэгэл гисэн. За суугаараа муугар манай гэр гээл тхэн. Оо ямар баян муу хаач вэ гэж бодоол. Хашаа машиг нь харлаа. Зах нь харагдахгүй том хашаа байна. Шүн орой очиж байгаа юм чинь тэгэл заа гээл ороод. Тэгэл энэ чинь гинт ингээл айлд ороод ингээл шүн орой хоолгонд идээл ингээл тэгсэн чинь бөөн хүмүүс ингээл би нэг анкл анти гээл дуудаад байхгүй. Чи манайхаар бол авгаа те одоо нагцаал гэж дуудаад байна шүү дээ. Игчээл гэж дуудаад байгаа байхгүй. Тэгэхээр би ч одоо хамаатнуудын тооллоо заагүй л нөгөө муу хэдэн өсгөө сөүлийн юм чи одоо нэг 7хон бэлэг авцарс одоо хүрхээ байлаа одоо болохгүй бол энэ муу ааруулаа задлаа өгөндөө гэж бодоод. Хүний тоолол гэсэн чи 8 9 гараал явчлаа яанаа гэл. Хоолундаа идэд дуусчаал найзаагаа асуул. Хөөе наашир гэл. What's happening here те? Why there is too many people те? Ямар олон хүмүүс вэ? Би 7хон бэлэг авцарсан шүү дээ. Чи надаа ингэ гэсэн чи. Oh, you don't need to give them matter гэл. Яасан бэ? Яагаад вэ гэдэг гэсэн чи. Танаа хамаатнууд биш юм уу гэсэн чи. No, they are our helpers. Хөө би минимум broken English чи орчуулж байгаа. Туслагчд гэж орчуулж байгаа. Тэгсэн туслагч биш болоо явчлаа. Тэгсэн чинь ингээд би is it like servants гэсэн чинь yeah kinda. Манайхаар бол зарц. Зүг бид нар чинь яг тийм зарц шүү. Гэсэн тэдний 5 зарцтай. Зарцтай ингээд доошоо. Амар. Нэр ингээд нэг анти ингээд хоол авчирч байгаа хгүй. Тэгснэ өөрөө хоол хийгээгүй. Өөр бас нэг анти хийж байгаа. Гоё гоосны ингээд бүр ингээд би ч мөр ингээд шоконд орно. Тэгээд би бүр найзаас асуул how much will you pay for them те. Чи юу н хэдийг төлдөг би наадуултаа гэсэн чинь. Жилдээ $1500 төлдөг. Can I have 3? Би 3-ыг авчмаар санагдаж. Монгол руу авчруул алан ш дивс. Айли хоол илгээл гэр цэвэрлүүлэхэд мөнгөө бүр доор нь нуглаад болохоор гоё. 5 зарцтай бүр хатаархаа маргааш өглөөнд босоод ингэ байсан чи хамгийн доотлих нь одоо тэр доотлын левелийн зарц гэх юм одоо тэр нь ингээд хашаага шүүрддэг. Зах нь харагдахгүй том хашаа шүүрдээл. Тэрэн дээр ингээд нөгөө хашаанд нь гой модон дээр ингээд янз бүрийн гой жимс ургадаг. Эсвэл чи тийм манго зонго гой жимс. Тэрийг ингээд тойтмоо чуу муу сармагч мармагч орж ирээ идэд. Тэгэд хамгийн доотлогын зарцсан зүгээр өдөржингөө тэрийг чавхтаад байж. Гэж чавхтаа. Гой уустай. Би бүр ингээд хараад тэг хүн ингээд өглөө эрт ингээд ямар ч сармагч байхгүй шуу байхгүй ингээд хүн ажил хийхгүй зүгээр суугаад гарч бас нэг айлд ирсэн амтан байна тийм ээ. Би нэг салингийн өгж байгаа юм шиг санагдаад ерөөсөө. There is a bird go. Хашины болон руу явуулаач.
айгу муухай те. Найзынхаа мөнгөийг хэмнээд ичдэг чинь. Жимсэж идэх гээд инээл яв гэ. Айгу гоё. За тэгээд дараа нь явлаа. За энэ манай жолооч хануу чи энэ жолоочтой яваа Таж Махал үзгээл. За. За тэгээд Таж Махал руу явлаа. Таж Махал руу нэлээ 2 3 цаг яваал очиод. Тэгэл амар том ингээл гоё байшин баахгүй. Анхудаа мөнгө үрлээ шүү дээ энтгэхт. Гайдууд байна нэг $1 $2 $3 $4 $5 гэх. $5-ыг авлаа шүү би чи баян юм шиг. Хамгийн үнэтэйг нь авъя. Most expensive one наашир айдлуу наашир. За нэг мөн надтайгаа дарсан амт ирлээ. За тэгэл where you from гэх China л тэгэл одоо өөр юу хөвд тийм биз. За явъя. За тэгэл битээр чи яваал ингээл дүнгэж ингээл Таж Махалын хаалгаар ороод ингээл амар гоё ингээл яг уцаа бариад ороод 2 алхсан ч л ерөөсөө байдгүй нөгөө энтгэхүүч чи надтай зураг авахудаа болдгоо. Хурж ирээд ерөөсөө ингээд зогсоосоогүй. Би ч одоо за таньжинтай уулах гэж боддог гэж бодлоо. Чи яаж энэ хар Монголын комединийг мэдээд байна. Зураг авахулаад болдог. Тэгээ бүр зураг авахулаад ингээл нилээ авахулж байгаа л бүр ингээд бүр аргаа ядаад нөгөө мө гайда дууд чацрал. Хөөе WhatsApp нэг яага надтай ингээд зураг авахулаад байгаа юм бэ? Чи юу болоод байгаа юм гэдэгс чи. You see boss there is 1.4 billion те тэрбум 450 сая ингээд энтгэв байна. Тэгээ тосгоноосоо гараад амьдралынх нь бас хамгийн том одоо зорилгынх нь нэг нь ингээд Таж Махал үздэг. Тосгондоо ерөөсөө нэг л зурагттай. Тэгээ тэр зурагтаараа ингээд ерөөсөө кино үзэнгүүд гадны хүнийг бол зөвхөн ингээд зурагтаар л харж ирсэн. Яг боддоор амьдралдаа анх удаа харсан хятад хүн та байна. Тэрс би Жаки Чаны найз шиг л амт шааж байгаа юм чи тэр ч. Чи зураг авахулаад ерөөсөө. Аттай гол тус. Хаусан Монголоос ирсэн амттай зураг авахулж шээ. Тэг би бас тэр үед яг бодож байхгүй нөгөө оцээгээд нэг хүүхэн бас энтгэд очиод хүн болгонд зураг авахулаад байсан шүү. Санаж байна уу? Тэр чинь бас амьдралдаа харсан хамгийн анхных нь хөжөө хүүхэн байсан байгаа байхгүй. Тэг ер нь бол бас гайгүй тарилгуудтай зураг авахулдаг гэж хэлээ. Тэгэхээр бас надтай зураг авахулсан байхгүй. Нэрээ. За нэгээд ер нь бол ер нь сайхан ор юм аа. Соёлын хувьд бол үнэхээр гайхамшигтай. Хорин руугаа явлаа. 4 хоног бүжиглэлээ шүү. Биш 5 хоног. Мэдрэл муутай юм шиг 5 хоног хөрмөлдөг юм шүү. 1500 хүн ерөөсөө. Тэгэл ерөөсөө тэр хөгжим дуу ерөөсөө мэдрэл мод түф гэд бөмбөрөө ингээд зогчоогоо түф гэд ерөөсөө солиот юм шиг л ерөөсөө хурим ихлэл өглөө 9-өөс ахуулаад би ч ингээд ороо шууд бүжиглээ шааж байгаа шүү. Хаус Монголоос ирсэн бүжиглэхгүй яах вэ тэр чи одоо? Ерөөсөө гэл хүргэн ийшээ явлаа гэдэг нараас нь гэдэг бүжиглээ. Хүргэн ийшээ илжигтэй явлаа гэх ямар олон юм сольдөг юм бэ? Илжиг тэмээ морь ёо бурхан машин ингээл хүмүүс тэрийг өгөөд идэг юм бэлэглээл ингээл илжиг мэлжиг өгөөл. Тэгэл өөдг нь унаал яваалах ингээл ерөөс. Мөнгө базаал цацаал ингээл янз бүр юм болж. Би ч нөгөө хүргэнийг дагаж явж байгаа жинхэнэ балангаалт шин. Амар хөрөмс үнэхээр сонирхолтой. Хараа энтхийг 150 жил англичууд колоничлуулад за бараг 100 сая энтхүүгүүдээ алуулсан байна. Тэр англичууд дургу барууны юмнууд амар дургу. Энтхийг нь хурим нь ингээд ерөөсөд нэгч барууны дуу аахгүй, нэгч барууны хувцас байхгүй, нэгч барууны одоо ерөөсө халбас ирээж байхгүй. Ерөөсө жинхэнэ традиционалтэй үндснийх нь энтхийг хурим байгаа байхгүй. Тэгээд тэн чи хана очсон яаж байгаа юм. Солиот юм шиг ерөөсө. Тэгэл би чи ерөөсө нэг юм болохгүй байгаа. 2 хоногоос ахуулаад миний энэ ходооч Монгол ходооч гэж ойлгомжтой. Хоньны мах эзэн одооч очоод шууд энтхигийн тэр сони юм чи эзэн чи ерөөсө эн чинь гэдэг юм шүү дээ. Гарга гэж шууд ингээд. За гээл ерөөсө. Тэгээд хүн ингээл 1-2 удаа гаргахад бол гайгүй шүү дээ. Гайгүй да. Гаргая гээл. Яагаад гаргаад байна гэж 3 дахь та боддөг юм шүү дээ. Тэгээд за гайгүй одоо нэг юм идчихье гэж бодоод. Тэгэл нөгөө хормон дээр очивол за ингээ юу вэ гээл ингээл баахан бүх юм нь халуун ногот. Цайн үртэл халуун ногот. Би бүр асуугаад is there any spice гэдэг. No brother no spice drink гэдэг. Уунгуудлаа. Гарах гэдэг. Дөрөвдгөө гаргаад яг ингээ болохоо байж байгаа мэдчих واخ. Хошногоо ингээ базаж эхлээл. За хамаагүй бүжигдүүл доошоо гуйдаага урсах юм байна да гэж бодлоо. Тэг хөрөн болоод байгаа шүү дээ. Хануу dance let's go гэх. Нанган. Эмэр. Тэг хамгийн амир ингээ хоол идэж байгаа шүү дээ. Бас нэг тогтоочих гээд нөгөө чинь ингээ аргалал очоод ингээл амар том юм гоё буфе дээр очоод ингээл за хоол идэгээл ингээл хоол идэл хоолнуудаа авч байгаа л тэгэл can I have a spoon гэдгсэн чинь no spoon brother use your hand гэж шааж. Хөрхи нөгөө муу гаргаж чинь нөгөө муу болохоо байж байгаа гаргаж байгаа юм чи арчаад л яваад байсан чинь одоо бүр хоол идэх бол явчих واخ гэж.
Тэгэхээр чи Монгол хүн байна да тарих ажил. Зүүн гараараа хоолоо идээд баруун гараараа бөксөөр чинаа гэдэг. Нөгөөд чи бас ингээд тэгээд 8 9 удаа гаргаад ирэхлээр ерөөсөө баруун зүүн 8 мэдхээ байлоо. Тэгээ ингээд бүжиглэж байгаа шүү дээ. Яаж яах тэгээд өдөржингөө нанган гой дагаж урслаа. Тэгээд ерөөсөө бүжиглэлээ. Доогоороо шингээ алдлаа. Нэр ус мус нь хүртэл таарахгүй юм чи. Солиотой харт юм байна. Гой үнэн гой. Хурмаас ингээ орой гарах гад. За гарах гад яа ингээд гарах га байжсэн чи ингээд бүр ингээд бөмбөр мөмбөртэй юм бүтэн баг ингээд яг хаалган дээр ингээд дүн нанган гэсэн ингээд. Тэгээ бөөм драгер үлээлгээд нэг удаагийн юм үлээдэг галгар уднууд хийгэн. 5 бүхлээс дээш бол гарна буцаагаад 5 бүхлээс доош бол буцаагаа яваа шааж. Би ингээ үлээс миний 3 гарсан чи go brother go drink more гэж. Нанган гэж согтоо ингээд хошногоо бариад буцаа ороо. Солиотой юм лээ. Хурмыг бол үнэхээр галзуу хийж байгаа. Яг үндснийхээ маягаар хийж байгаа. Би бүр ёо ямар гоё юм бэ. За одоо жоох уу. Солиотой. Надад нэг юм амар гоё санагдсан. За яг хөө тэгээд зөндөө юм 500 гаруй бурхантай байна. Тэгж яаж тийм олон бурхантай мэдэхгүй. Тэгэд бурханыхын төрсөн өдөр баг өдөр болгон болгож шааш. Гүнээр тэр 500 гаруй бурханы шинэ 365 туугалж өдөрт 2 бурханы баг доороо төрсөн өдөр болоод байгаа. Тэгээд дээрэс нь хурмын 2 3 ясталтай. Тэгэл өглөөнөөс 9-өөс ахуулаад янз бүрийн юм болоод тэгэл ерөөсөө нанган гэж бүжиглээлээс мэдрэл муутай юм шиг ингээ шоудал яг ингээ орой өгөх гэж байгаа юмтай ороод тэгэл доогоороо шингээ алдснаа санаад усанд ороод ахаал өглөөнд гараад нанган гэж ерөөс 5 хоног яг үлгэрийн юм шиг шаалж шүү. Арх уугаад шингээ алдаад тэр чинь яг ингээ баланслаад бариад байгаа байхгүй. За ямар ч гэсэн амьд явж ин да. Гой юм зөнд болчих. Нэрэнгээс тэгээд хурмын дээр яг нэг ийм имийг анзаарч бид нар хараа ингээ өөртөө ин христийн ч гэдэм одоо ин барууны шашин шүтдэггүй ээжиж яг ийм амар сони хурм хийдэг болсон биз дээ. Та нар юу тэрийг анзаарч ирсэн үү? Ингээ нэг юм чи зөвшөөрж ийн үү? Би зөвшөөрж ийн. Шагаа байлтаа гэсэн. Хэзээ монголчууд ингэж гэрэлдэг байсан тийм биз дээ. Манай өвөө эмэр дандаа хулгаалдаг байсан гэсэн. Ингээл хулгаалаад одоо ч хулгаалах нь юу юм дээ те. Тэгэл нэг мэдрэл мотой юм шиг. За энэ хоёрыг одоо хурмилж байгаа тэр хин нэгэн дургуц чигвэл яг одоо гараа өргөөд босоод ирээ. Тэгвэл мэдрэл муудаас огтуу байхаа бэ дургуц гинэ гэж. Гүнээр бид нар нэг тийм хөрөн бол айгу яг монгол хөрөн биш байгаа байхгүй. Одоо би яг монгол өөрийнхөө хөрмийг би зэрлэг хийж бод. Шууд ингээ ерөөсөө шууд нэг газар шууд авчиад мангар том гэр тавьчих. Тэгээд миний хөрмөнд ирмээр ивэл 100 км-ийн цаанаас морьтой ирээрээ ладруудаа. Та нарыг машинтай ирүүл оруулахгүй шүү гэж. Тэгээ анханасаа ерөөсөө айгу гоё. Хорхог, боодог, шорлог дандаа монгол үндэснийхээ юмнуудыг явуулаад цагаан юм шими юм, айрэг, цагаа гэлгээл баруун талаасаа оруулаад ингээл дуулуулаад яг гарахтаа шал согтуу бөлдсөн дээр гулгаал гаргана. Тэгээ тэрнээс наан бол би тэрийг хөрөм гэж тооцохгүй. Уухгүй хүн бол би хөрмөндөө өрөхгүй анханасаа зээл. Тийм энэ чи найр бол найр шиг л найр барих байхгүй. Зарим нь би бүр зодолтоосоо гэж үсэж чинь та нар миний хөрмөн дээр зодолт. Нэгнийхээ хамрыг цөм цөх те. Дараа нь гоё штэ. Ханаагүй хөрмөн дээр зодолтоод хамрыг цөм шаасан санаж гин гэдэг. Чи энийг арай дэндүү гэдэг. Нэр найрыг бол найр шиг хийж байгаа хөөх тэр энтхүүгүүд яа мэдрэл мод. Би тайзан дээр 4 удаа гарч бүжгэлсэн шүү дээ. Хамгийн бага нь би 1500 ч бараг бүгдээрээ гаж мэдгүй ээж аав нь бараг тайзан дээр өнжөөд байгаа муу айш. Хүн болгонтой өөр бүжиглээ шагаад юу. Солиот юм. 4 удаа бүжгэлж тавс Монголоос ч. Би ингээд согтуу шөн 4 цагийн үед ингээд нанган гэж солиорол бүжгэлж ийлаа. Дээлтэйгээ хөөхий дээл бас өмсөд ш үнснийхээ хувцсан мөцөг очиод энэ Монголоос ирсэн гэл хүн болгоо нат дээр зураг авахуулаад ингээл амар гоё. Тэгсэн чи нэг амт ингээл натаа хурж ирэл бүжгэлэхгүй. Би ч одоо юугаа мэдэхгүй ингээл байсан. Тэгсэн чи амар одын гинэ маань нэг найз хурж ирэл. Наа чи Болливуудын айгуу том од штэ чамтаа бүжгэллээ. Би бас Монголд одоо улгаач гэж. Солиороод гарч. Яаж мэдгий те тэр Болливуудын од. Солиот нэрнгээсэ. Тэр хүнийг битгий гоолч найзлаарай заяа. Энтгийг бол яг жишээлбэл тэрбум 450 саяулаа юм чинь Япон, Солонгос, Америктэй одоо хаана нэгдийн дэлхийн нийтэд ингээ гарцсан энтгийг бол тэр амар дотоодын өрсөлдөөнөөс гараад очсон амар баян гараа байгаа хөөхгүй тий. 5 зарцтай биш юм аа гэхэд ядаж 3 зарцтай шааж байгаа хөөхгүй. Нанган амьдралдаа бас ангуудаа бас нэг гоё тий. Эсвэл нэг амьдралын хамгийн гоё нэг гоё дурсамж энтэг гоё хөрөмд очвол гоё юустэй тийм үстэй. Манай найз хөрмөлж байгаа. Ханаа ингэж ярьсан тэгээд арх болохгүй байх гэд нэгэд яваа. Зарим өдөр нь бурхныхын төрсөн өдөр болоод арихгүй байт юм лээ. Тэр нь жоохон өдөртэй юм лээ. За нэг тиймэрхүү. Ёй.
амар урт шоу боллоо. Халууцлаа. Маш гоё хүлээж авсан та бүхэнд баярлалаа. За тэгээд 26 онд шинэ жилдээ бүгдээрээ ажил амьдрал хамгийн гол нь эрүүл мэндээ сайн бодорой гэж одоо их хүсгээр байна. За тэгээд бүгдээрээ баярлалаа. Шоугаа дуусгацгаая. Маш гоё халуун хүлээж авсан та бүхэнд баярлалаа.